this, I wish you love. And then July, a lemonade to cool you in some living glaze. I wish you health and more than wealth. I wish you love. My breaking heart, and I'll agree that you and I could never be. So with my best, my very best, I set you free. I wish you shelter from the storm, a cozy fire to keep you warm. But most of all, when snowflakes fall, I wish you love. I wish you bluebirds in a spring to give your heart a song to sing, and then a kiss. But more than this, I wish you love. And then July, a lemonade to cool you in some living glaze. I wish you health and more than wealth. I wish you love. My breaking heart, and I'll agree that you and I could never be. So with my best, my very best, I set you free. I wish you shelter from the storm, a cozy fire to keep you warm. But most of all, when snowflakes fall, but most of all, when snowflakes fall, I wish you love, love, love. Вау, ямар ч гоё юм бэ. За ийхүү уртцааны гудамж нэвтрүүлгийн маань 2026 оны шинэхэн дугаар үзэгч та бүхэндээ хүрэхэд ийм гайхалтай эрхэм зочтой дугаараа хүрэх гэж байна. За миний хамтруулагч миний хайрт ах ирсэн байгаа. За тэгээд хүрэлцэн ирсэн та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд өнөөдрийн уртцааны гудамжийг Gypsy Jazz Quartet гэх гайхалтай одоо ийм хамтлаг эхлүүлж гисэн. Тэгээд та хоёртоо танай хамт олонд маш их баярлалаа. За тэгээд жаргал дүүрэнгээр яриа өрнүүлнэ. Тэгээ хамтдаа маань нэвтрүүлгийн хамтран ажиллагч Сам Игвэлийг гоё хундаг тулгаад эхлүүлээ тэхүү. За тийг хэлүүлээ. 26 оныг бол үнэхээр жаргалтайгаар эхлүүлж байна. Бүгдээрээ сайхан босцгоё. За хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. Бүгдээрэнд нь шинэ оны баярын мэнд. Шинэ оны мэнд хүргье. За яста хундаг хорлог мөргөлдөн. Жаз хөгжим сонсохоор нэг цаанаар нэг гоё ихэмсэг байдаг тийм ээ. Одоо ягаад ч юм дэ нөгөө хуучны ностальги гэдэг шиг тийм дээр үеийн нэг тийм гоё эрхэмсэг өсгөөчүүднийх гоё хувцастай, залуучуудных гоё байдаг. Нэг юм донжлог тий. Европын тийм хэнцэр тийм мэдрэмжийг өгч байгаа яг нэг тийм акцент болгоно нэг тийм гоё ба. Тий одоо ер нь бол жаз хөгжим чинь тэгэл бүжгийн хэмнэл тэгэл гоё штэ тий. Сонсохоор л нэг тийм тансаг байдаг штэ тийм ээ. Ойлгомжтой. Кабаре бүжигчд гоё одоо тэр чинь гол нь хөгжимчд гоё байдаг, тансаг байдаг чинь эрхчлөөнд байгаа байхгүй. Жаз хөгжмийн юунд ч эрхчлөөнд байгаа. баригдахгүйгээр явдаг тий. Тэр нэг хүмүүс нэг навчин тамхи татаал наадах гэж яваад мэдхгүй шүү. Наадах гэж яваад мэдхгүй байна. Тэрийг бол өөр тийш ярина гэж. Өнөөдрийн тэгээ манай уртцааны гудамж нэвтрүүлэг 26 оны дугаар бол маш сайхан эхэлж байна. Тэгээ өнөөдрийн манай нэвтрүүлгийн зочдоо хоёлаа танилцуулах уу? Яг одоо эрхэм зочдоо танилцуулъя. Уртцааны гудамж нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт Хулсан Давс компани үүсгэн байгуулагч Байгал маа, Монгол улсын гавьяат жүжигчин
Туулка стретчинг студиогийн үүсгэн байгуулагч Мөнх Туул. Чинзос Рекордс студийн үүсгэн байгуулагч, пианист цуглуулагч Чин Зориг. Gypsy Jazz Quartet хамтлагийн дуучин Уйлэн. Gypsy Jazz Quartet хамтлагийн хийл хөгжимчин Эрмүнаар оролцож байна. За ийм гайхалтай хүмүүстэй дугаар өнөдөр хүрэх нэ гэж те. Хоёулаа нэвтрүүлгийнхаа хамгийн анхны асуултыг Чинзаа ахаас эхлэе гэж бодож байна. Чинзаа ах маань одоо Монголын ер нь нэлээд олон пианист цуглуулсан одоо мундаг эрхэмлэлтэй. Тэгээ дээрэс нь одоо Чинзаа Records гэдэг одоо маш олон залуучууд олон хамтлаг дуучтай хамтарч ажиллаж байна. Ер нь одоо пианист гэдэг маань одоо би бас нэг Чинзаа ахаас гэж асууя гэж бодоод байгаа. Сүүлийн одоо гоё ингээ жаз хөгжмийг сонсохоор ингээ ретро юм гоё сэргэж штэ. Нэг хэсэг одоо CD гарлаа, кассет гарсан, CD гараад ингээд явсаар MP болсон. Сүүлдээ эргээд нэг юм. Буцаад пенс маань гараад ирж байгаа. Энэ яг ямар учиртай юм бол? Энийг асууя гэж бодоод байна. Ер нь зүгээр хамгийн энгийн хариулт буюу хариулт гэх юм бол одоо нөгөө мод иргэдэг гэдэг юм уу те. Нэг юу вэ штэ. Тим яриагаар эхлэх байх л да. Гэхдээ ер нь бол зүгээр цаад энэ пензиг эргэж сонсож ихсэн тэр буцаад ингэ сэргсэн цаад нарийн утга учир нь бол нөгөө аналог хөгжим, амьд хөгжим гэдэгтэй л байгаа юм. Аналог формат шүү дээ. Пенз ч өөрөө. Яг амьд дууралт гэсэн үг тий. Тэгээ тэрэндээ л учир нь байгаа юм. Олон жил бараг одоо 20 гаруй жил дижитал хөгжим сонслоо. Дэлхийн нийтээрээ ер нь 90-ад он гараад пензны үйлдвэрлэл зогссон. Цэвэр яг цэвэр дижитал хөгжим рүү орцсон. Тэгээд 2010-ад он гарснаас хойш одоо 12-3 оноос ч юм уу одоо сүүлийн пензны үйлдвэрлэл эхэлсэн гэсэн үг. Шинжлэх ухаан хөгжөөд байгаа тусмал улам сайжраад байгаа шүү дээ. Тэгээ яга буцаа хуурч нарыг ухраад байна. Яг тэрэн дээр л би одоо ер нь бол яг нэг сонсголын хувьд өөр л дөө. Маш гоё зөөлөн. Хүний чихэнд наалтцтай. Хүн сонсоход ямар нэгэн ядраа өгөхгүй. Улам гоё зөөлөн. Мэдрэмжийг гоё авч. Таашаал айгүй гоё. Хөгжмийн тэр авах мэдрэмж сонсгол тэр таашаал айгүй араа өөр байсан байгаа. Тэр утгаараа хүмүүс ер нь буцаалын манлаа хөгжим рүү орчлоо л да. Одоо кассет гараад эхэлчихсэн. Хальсан бичлэг буцаад одоо нөгөө бидний яриад идэг нөгөө дамраа хэлсэж ирдэг штэ. Тэр чин буцаас эргээд эхэлчихэж байна. Шинээр плееруудыг хэвлж үйлдвэрлэж байна. Хальс одоо буцаад шинээр үйлдвэрлэгдэж байна. Тэр герцэндээ байна уу? Тэ штэ. Герцний нэг асуудал яриад байгаа штэ. Герц цивил асуудал үү? Герцэг жишээлбэл нэг жоохноор нэмсэн чинь хүнийг их тийм 50 байлгаж чаддгүй. Тэгсэн мөртлөө яг үндсэн органик тийм зүйлээс арай өөр болчиход байна. Яг нөгөө дижитал чинь өөрөө нөгөө хязгааргүй болчихгүй юу? Герц дэшээ доошо хязгааргүй болчихгүй юу? Тэгээд ирэхээр нөгөө хүнд юм нөгөө нэг ялангуяа юм ритмлэг юм дээр бол шүү их эмоцтой юм цогцолтой юмуд их орж ирсэн байна. CD-гээр гарсан дижитал форматыг буцаад одоо бид нэр пензуулах одоо дахиад аналог мастеринг гэж хийж байгаа байхгүй. Тэгээ ирээд харьцуулаа сонсгоо шал болж мэдэгд. Бүр их гоё ийм нөгөө хөгжмийн чимэг юмнууд дижитал төр мэддэхгүй юмнууд нүртэл гараад ирдэг. Нөгөө хөөрхөн чимэгнүүд нүртэл гараад ирсэн мэт. Тэгэхээр тэр бол нилээн ийм дарагдчихсан байна. Нэг бодлоо айгуу сонь санагддаг таамд нэг юм зүү тэгээ нэг юм хавтгай юм авч тавиад ингээ хөгжим явдаг тэр зураглал тэр нүдэнд ингээд нөгөө фэйсбүүкийн үзлэгч нэг тэгдэг үстэй залхуу хүмүүс юмыг айгуу сайн бүтээдэг юм аа гэдэг шиг тэр гоё мэдрэмж энийг зүгээр зүүн дээрээс ингээ явдаг хэр тий надад бас нэг юм санагддаг байхгүй одоо ингээд хүмүүс ч н одоо айгуу нэг дурсамжинтай хайртай байдаг шүү дээ тийм болохоор одоо нөгөө нэг пианц гэдэг
одоо зүйлийн дууралт нь өөрөө нэг тийм хуучны мэдрэмж өгч одоо тэр нэм паржгансан яг аудионых нь хойно байгаа тэр нэг паржгансан чимээ тэр саунд нэг тийм хүнийг юм дурсамж руу буцаж татаад тийм болохоор хүмүүс яг энэ хуучныхаа юу руу бас эргэж ирж байгаа юм болов уу гэж би бас айгүй тэгж боддгийн. Энэ мод эргэж идэх чинь одоо ерөөсөл дурсамж болон тэр нөгөө нэг дээр үеийн зүйлийг хараад гоё ностальжик ялангуяа нөгөө зүгээр нэг touch screen дээр ингээд тавьдаг. Тэр чинь ингээд нөгөө бензин тавиал янз янзын бас хөдөлгөөн хийгээл тэгээд тэр нэг гоё тансаг сонсогддог тийм ээ. Энэ бол ийм л дээ. Хүмүүсийн одоо пенсионоос холдсон хүмүүсийн нэг дурсамж нь бол тэр саяны хэлдэгч тэр шажигсан дуу байхгүй юу? Гэхдээ ер нь бол пенс чи өөрөө анханасаа ингээ хөвлөд гараад ирэхдээ тийм шажигсан дуу байхгүй шүү дээ. Маш зөвхөн ямар ч дуу чад дийсэн дууч байхгүй. Маш зөвхөн байхгүй юу? Тийм үү. За тэр шажигнах юм чинь бол хадгалтын горим хэрэглээний асуудлаасаа болоод тэр шажигсан болоод байгаа байхгүй юу? Тэг ингээд нэг тоос шороон дарагдана. Одоо тэр нэг энэ агаар тавьж байгаа энэ тоосонцрууд чинь тэнд очихороо яг тэр нэг юм жижиг чулуул байгаа шүү дээ. Тэр чинь ингээд пенсны зүүрний юунд ингээд үзүүртэр тэгээд ирэхээр чад хийсэн дууч гарч байгаа. Дээрээс нь нөгөө пенсн дээр гаднаас механикаар үүссэн нөгөө нэг юм зураасууд царапангод. Тий, царапанг одоо царапанг гэж ярьдаг шүү дээ. Тэрнээс болж бас тэр дууралт үүснэ. Ер нь ихэнхдээ тоос шороо хатгалтын гурмаас болж байгаа. Тэрнээс бүр цоо шин пен завчраад тавихад ямар ч тийм дуур байх. Гэтэ хуруугаараа тавих гэж бас нилээ бас ингэж мэдрэмжтэй тавьдаг юм л тэр чинь зүгээр тавьж дандаа юм гараар тавина гэж байхгүй. Бүх ер нь пенс тоглоодч дандаа ийм лифт уу ингээд өргөгчтэй. Өргөгчөрөө өргөөд ингээд аваач тавиад буцаагаад ингээд буулга. Сүүлийн үе DJ нэрийг хараа л та. Одоо манайхан скрэч хийх гэдэг лөө. Scratch. Тийм. Тим хөдөлгөөнд хүртэл нөлөөлөх хамгийн гол зэмлэгч ерөөсөө тэр DJ пенсионоос л үс. Харин тийм хамгийн анхны 80-ад оны үед тэр энэ пенсч байжсэн байхгүй. Энэ DJ чинь яг энэ цэвэр пенсаар хийжсэн байхгүй. Сүүлдээ л дижитал болсон болохоос шүү. Арай л орчин. Яг энэ пенсаар хийжсэн байхгүй. Тийм. 45 эргэлттэй Max single гэж байдаг. 12 инч. Тэгээд тэр чинь нэг талдаа нэг 2 дуу муул ордон шүү дээ. Тэрэн дээр хийдэг байхгүй. Тэр чинь өргөн замтай, урт замтай. Одоо хоо нэг 33 эргэлтэн дээр нэг ийм хоорн ууших юм чинь 45 дээр ийм болдог ч юм уу те. Ийм хэмжээтэй ч болдог юм уу. Тэгэхээр тэрэн дээр чинь нэг ийм scratch их хамгийн юу байхгүй юу? Боломжтой, өргөн боломжтой. Тэгээ ер нь пенсн дээр л хийжсэн ууч. Тий. 25 онд ер нь Шинзаах ер нь ямар гоё пенснуудыг өлгөдөж авваа. Ямар гоё уран бүтээлтэй хамтарч ажиллаа. Сая зүгээр одоо бүтэн бүгдийнх нь нэрийг дурдвал зарим нь мартчих магадгүй. Тэгвэл сая би нэг энэ оны төгсгөл дээр тоож үзлээ манайхаар гарсан пенснууд гээд 15 мянга гарсан байна. Зөвхөн 25 онд. 15 мянга ирсэн байна. Хэвлэгдээд ирсэн байна. Одоо 15 мянгаас 2 нь бол худалдаанд гараагүй байна. Бусд нь бол бүгд худалдаанд гарчихсан. За энэ жилийн ер нь энэ Монголд энэ пенс гараад хэвлэгдээд худалдаанд гарснаас хойш рекордыг сая тогтоолоо. За сая камертай хамтлагийн 18 нас гээд пенс худалдаанд гарлаа. За. Гэхдээ нөгөө 500 ширхэг хэвлэгцээ. 200 зөвхөн 200 ширхэг нь худалдаанд гарсан. Тэр 200 ширхэг худалдаанд гараад 4 хоногт дууссан. Ерөөсөө рекорд тогтоцсон. Одоо камертай байхгүй олдохгүй. Пенс чи өөрөө бас зөвхөн тэр дууралт биш шүү дээ. Дахиад гадна талын cover гэж байна. Тийм. Тэр хавцч чи өөрөө бас дахиад урлаг байхгүй юу? Одоо дэлхийн хэмжээнд cover art гэдэг юм байгаа. Бүр одоо дэлхийн шилдэг 100 cover доторх агуулгаас үл хамаарна. Дотор байгаа дуунуудаас үл хамааран тэр cover art тэргээрээ одоо дэлхийн шилдэг 100 cover ч гэдэг юм. Тийм байд шүү. Сайхан нарт тойроод ингээ бүтнийг явчих ихний нэгдүгээр ээлж ерөөсөө заа бүгд ингээ сайхан яриа. Тэгэхээр дараагийн он би шууд Монгол Улсын гавьяат жүжигчин одоо манайхан маш сайн мэднэ яхан аргагүй маш их сэтгэл зүрх зориг гаргаж тэр өндөр 18 метрийн өндөр дээр агаарын одоо циркийг үзүүлдэг тийм гайхалтай бүсгүй хүрлцэн ирсэн байна. За нин төрөнд гавьяат болсон танд баяр хүргье. Ямар гоё бэ. 2024 онд орсон шүү дээ тийм ээ. За тэгээд мэдээж циркийн тэр сайхан дурсамж хэцүү цаг үе дээр хэсэг хугацаанд ч гэсэн бас бидний гоё аялуулаач гэж яагаад заавал цирк чинь тэр дундаа тэр хүнд агаарын акробатч болсон юм бэ? Гимнастикч. За бүгдээрэнд нь шинэ оны минь төргий. За яагаад циркч болсон бэ? Нэгт гэвэл одоо манайх өөрөө урлагийн гэрвэл ээж маань одоо ээж нэгт миний багш. Тэм учраас
цирк рүү одоо чиглүүлж оруулсан гэх юм уу. А тэгтээ багтаа бол боли би чадахгүй байна гэж болсон. Нугаралт хийсэн. Тий. Тэгтээ ер нь одоо хөлд ороод ер нь тэнд төрөөд мөлхөөд манижиндаа тэр манижинд л өсөж мөлхөж явсан гэсэн үг. Тэгээд нугаруулах гад үтсэн. Ерөөсөө ээж өөрөө дийлээгүй. Норов самбуу ихчд өгсөн. Одоо Хөдөлмөрийн Баатар норов самбуу ихчд өгсөн. Нороо ихч дийлээгүй. Энэ хүүхдээ ав. Энэ ер нь ийм зөрүүд хүн би үзээгүй. Энэ хүн бол ерөөсөө хийхгүй юм байна. Цирк хийхгүй яв. Тэгээд орхиол тэгээд яг юугаа хийгээд яваад байгаа шүү дээ. Тэнд ингээд зүгээр тоглоод орж гараад яваад байгаа. Тэгээд явжгаад нөгөө ээж гадагшаа яваад тэр Швейцар явсан жилд би их сансан юм шиг байгаа. Тэгээ буцаад ирээд нөгөө шавнартаа хийхэд нь би ингээл өөр нь хажууд нь хийгээл. Тэгээд яхаа чи угаасаа хийж чадахгүй бол гэхээр нөгөө хиймэр санагдаад ингээл хажууд нь шпагат суугаад моос дуунал моос дунаа. Тэгээд нөгөө хоошоо чадахгүй ингэж зүгээр ингэж гидийгэж гар дээрээ гидийчээл. Тэгээ чи хийж явсаар хагаад ерөнхийдөө мэдээж хийн штэ тэр одоо тэр яг тэр уур амьсгал тэр амьдрал донд байгаа юм чинь хийсэн. Гэхдээ илүү яг нугаралт багтаа хийжсэн ч агаарын гимнастикт би илүү дурлсан. Хэцүү магадгүй хамгийн хүнд одоо цирктэй бол хамгийн хаан төрөлд нь агаарын гимнастик өөрөө ордог байгаа. Тэгээ тэрийг дурлж хийсэн. Тэгээд 38 жил би яг циркийн урлагаар амьдарч ажиллаж яг агаарын гимнастикийг бол одоо энэ хугацаанд солист тийм агаарын гимнастик. Яг агаарын акробатаар зүгээр яг би буруу хэлж магадгүй л дээ. Ер нь бол хамгийн цирк яхаа аргагүй ингээд байхгүй болохоос өмнөх гэхээр хамгийн отхон одоо агаарын акробатик гимнастик ч юм уу? Таны хувьд бол за агаарын бамп гэдэг циркийн детал ороод ингээ мотор 380-ын тогоор ажилдаг мотор ингэж бүтэн иргэдэг. Төвөөс сухт хүчээр ингээ босчдөг. Одоо зэрэтэлтэйгүүрээ эргэж явдаг гэсэн 18 метрт ямар нэгэн хамгаалалт байхгүйгээр за тэгээд эрэхтэй партнертойгоо ингээ хийдэг. Тэгээд тэрнийг хамгийн анх хийсэн хүн бол төрийн сойрхолд ардын жүжигчин Тогоон чулууны Цэндэ Авиш гэдэг манай циркийг үндэслэгчдийн нэг Цэндэ Авиш Батхүү партнер нь Батхүү гэж байгаа. Эхнийх нь дараачих нь үеийн оюун дэмчигж яв гэд Монгол Улсын гавьяач жүжигчин оюун дэмчигж яв гэд 2 хүн. За тэгээд одоо яг 3 дахь нь буюу одоо ингээд яг тэр номер циркийн урлагийн 85 жилийн хугацаанд гарсан 3 л энэ. Одоо 6 уран бүтээлч буюу 3 жүжигчдийн төлөөлөл нагаадгаа. Тэгээд мэдээж одоо ингээд цирк маань ямар болцсныг бүгдөө мэдчихэж байгаа учраас энэ урлаг энэ номер ингээд одоо цаашаа дахин төрөх юм бололцоогүй болчихж байгаа гэсэн үг л дээ. Нэг хэцүү зүйл асууя. Ингээд та нар маань өчнөө олон жил ингэж одоо сураад школ гэдэг юм байгаад бий болцсон. Тэгээ цирк маань ингээ байхгүй болчлоо. Нэг гоё та нарыгаа нэг гоё сайхан байлгаа хөгжүүлд ингээд хөдөлтөд авцсан. Зүгээр авчихсан нөхдүүд маань одоо та нарыгаа гудамжинд гаргаачсан. Тэгэхээр эргээд тэр нөгөө гоё школыг чинь сэргээр засварлахад эргээд гарахад хэдэн жил шаардлагатай вэ? Хэцүү шттэ. Одоо эн чин багаас нь сууж тэр хүнийг бэлтгэхийн тулд нэг уран бүтээл одоо 5-аас 7 минут 8 минутын уран бүтээл гарахын тулд маш олон жилийн хөдөлмөр байдаг байхгүй тийм. Тийм багдаал ботход 10 жил 20 жил тэгжээж тэр уран бүтээл тэгж одоо уран бүтээл тогтож нэг байх гэдэг нэг өөр асуудал. Тэр уран бүтээл амьтай яваад байна гэсэн үг шүү дээ. Тэгээ та нарын чинь тэр үзүүлбэр хамгийн аймаар нь 1 секунд биш бүр нэг дойл алдахад л тэгэл амнасаа алдсан шүү дээ. Агаарын гимнастик чинь нөгөө ямар нэгэн хамгаалалт бэхэлгээ байхгүй учраас ямар нэгэн санаа зүрх, амьсгаа зүрх тэгэж хүнтэйгээ барьж байгаа барьц зүрх хооронд секундээр биш дойлоор хэмжигддэг гэсэн үг. Хамгаалалттай байдаг юм шүү дээ. Ганц ээж ах нэрээ гэдэг үү? Яг зарим номерынхоо онцлогоос шалтгаалаад бол хамгаалттай байдаг. Миний хийдэг номер болохоор ямар нэгэн тийм нөө эргэлттэй бүх юмуд нь эргэлттэй учраас хамгаалтын ямар ч юм хийх боломж байхгүй тийм. Тэгэхээр хамгаалтгүй гэдгээрээ айгүй онцлог байна. Тийм.
л одоо яг партнертойгоо хэрэглэгдэж одоо бидний хэлдгээр нэг амдаа ингээд нэг 100-аад идэг штеп. Тэр ах шиг байна тий. Тий энэ. Одоо энийг ингээд манай партнер чи манай дөө Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан мөнх тулга гэдэг. Одоо ингээд бит хоёр 10 би бол дүүтэйгээ 22 жил ер нь хийсэн байна хамтдаа тий. За тэгээд энэ маань одоо ийм бид нар чи ийм имийг зууж нэгнийхээ амн тэрээс зүгддэг ах. Энэ одоо шир үү тий? Шир. Дотор тал нь ингээд хоёр төмөр идэх байхаа тий. Төмөртэй байхгүй бол дан шир даахгүй штэ хүнийг энд зөвхөн энд зууж байгаа юм чинь. Тэгээ энд ингээд шүднийх нь яг ингээд ормууд ингээд хүнийх өөр байгаа хэлбэр нь. Харин тийм ээ яг өөрт зориулж ам хүний ам өөр штэ. Оо тийм бэ. Орон гарцсан ингээд өөр ахгүй юу? Энэ дээчүүд нь энэ доо тагнааны ч гэсэн хив ондоо энэ тагнааны хэсэг энэ амны доо хамаагүй жин нэмж бас болохгүй бас хатуу байх тий штэ. Одоо нэг хуучин ч нэг балетийнхнийгч тэр циркийнийгч тэр нэг тийм харгас гэж ярьдаг штэ. Харгас урлагаа хүнтэй сууж болохгүй заварг хүүхэд гаргаж болохгүй гэдэг. Ер нь одоо тэр бас актер харгас зүйл нь байдгүй яг үнэн үү тэр? Тийм үг байдаг штэ. Сайхан мөртлөө харгас урлагаа гэдэг. Тий сонгодог урлаг учраас тухайн цаг үед соёлын яам те тэгж байж хат уран сангийн бодлого тэгэл уран бүтээлийн чанар гэдэг юугаар одоо 10 хүүхэд авахгүй 10 уран бүтээл авна гэдэг үг бас байсан шүү дээ. 10 хүүхэд авахгүй 10 хүүхэд авахгүй 10 уран бүтээл авна гэдэг. Бас хамаагүй нөгөө нөхөр найз залуутай болоогүй одоо бас хавчиж хянах уу? Гайгүй баха. Гайгүй ш. Гэтэ дээр үед бол тийм байсан баг. Бидний үед харьцангуй гайгүй болчихсон. Одоо сүүлийн үед бол тийм юм байхгүй шүү дээ. Яаж ч хідэн ч хүүхэд гаргасан болдог тийм болцсон байгаа л. Тэгтээ ер нь циркийн жүжигч шүд зуултыг яриа зүгээр. Хүүхэдтэй байдаг шүү дээ. Бараг 2 хүүхэдтэй байл алдарт их болох гээд бид нар. Тийм үү. Ягаад тэгэхээр тэр чинь уран бүтээл алдагдана. Буцаад формонд орох, тэр номероо буцааж эргэж хийх гэх мэт. Хугацаа алдна тийм хугацаа алдна. Тэгээд урлагч нь өөрөө их богино настай. Цирк богино настай шүү дээ. Залуу насны урлаг байдаг. Асуумар санагдаад ах юм. Одоо энэ агарын гимнастикаас болоод байна шүү дээ. Дэлхийн түүхэнд ингээд нас орсон, гимтсэн бас тийм актер зүйлүүд ер нь статистик нь ямар юм байд юм болов? Бага. Дан ганц гэхдээ агарын гимнастикч гэхгүй шүү дээ. Олон төрөл дээр байгаа тэр чинь тийм шидэлттэй байж болж байна. Ер нь газраас салаагүй байсан ч ялгаагүй. Ямарч хүнд чин ингээл байгаа штэ. Энд байгалагч нэг юм хэлэх гээл эндээс. Одоо сая үүсгэн байгуулалт Цэн Давиш гэдэг ярьдаа штэ. Тэр чинь одоо миний нөхрийн ханы одоо эмээ нахгүй юу? За тий. Тэгээд би сая сонссон чи бас нулимсгах гад. Юу вэ? Тий. Батгийн ахын маань бас гимнастикч штэ. Нөгөө юу акробач мас аахгүй. Оо Батинх тий. Батинх. Тэгээд таньда баг нэг байрныхан байгаа да таад. Бод гээд батин байсан. Тэгээд бод тэр хоёр ингээ. Тэгээд би нэг гэмтэж гэхдээ бэртээ хинт чиргүү олчих юм шиг яг л энэ үзэгдэл бол манай нөхөртөр би болсон аахгүй юу. Нөө Швейцарт очиод тоглолт хийгээд гар нь хугарсан ч гэсэн одоо тоглолтоо дуусгаад тэгээ орж ирсэн. Тэгээд Швейцарт очиод тэгээд тэр тоглолт Швед дэлүү. Тэгээд би бас сандгүй маа. Тэгээд төмөртэй ингээд одоо эх орондоо ингээд ирээд тэр цагаас эхлээд л одоо манай нөхөр циркэд одоо урлагаараа явах ямарч боломжгүй ингээд болж ирсэн. Ясар их тийм. Тэгэхээр нөгөө хүн гимтгэл юм бол одоо урлагийн хүн гэдэг бол одоо бие одоо золиосонд гаргадаг ийм урлаг байхгүй. Тэгээд Цэн Давиш бол Цэн Давиш гэдэг одоо төрийн сойрхол ардын жишгч хүн шүү дээ тий. Тэгээд тэр хүнийг одоо маш их би бүр хүүхэд тахта бидний үеийнхэн чинь нөгөө нэг хүүхэд цирк гэдгээр амьсгалаад нөгөө тэр үед чинь дандаа бүхний тэрэл бараг циркээр амьсгалж байсан цирк уран нуграач болох гэсэн хүсэл мөрөөдөлтэй байдаг гэсэн би хүүхэд тахта тэгсэн чинь ардын жишгэн төрийн сойрхолд айлын одоо бэр болж ингэж би ингээ очиж одоо тэр хүний хажууд өө цирк гоё урлагийг бүр шүтэж биширж гайхамшигтай юмаа гэдгийг одоо үзчихсэн. Сонсоод шууд ингээ огшдог. Манай байгалаач өөрөө бас их зовлон жаргалын мэдхээсээ гадна бас их мундаг бүсгүй байгаа л да. Юу вэ гэхээр маш гоё Монгол хоолны тийм гоё шүлний брэндийг гаргаж байгаа. Тэгээ ер нь их олон төрлийн бизнес хийж байгаа юм шүү дээ. Тэр одоо Монгол гурилтай шүл гэдэг чинь одоо айл болгон л гурилтай шүл иддэг шүү дээ. Бүгд л одоо мэддэг. Хүн бүхний санаа чи өөр шүү дээ. Энэ нь тийм байна, тэр нь ийм байна гэж ярина. Манайхан чинь нөгөө нэг одоо нөгөө бид нар чинь нөгөө нэг хоол хийгээл нөгөө багтаа ингээл гурил илтэл ингээл
манайх ч 12 хүүхэд нэг төсдөг ус. Тэгэл дугуй том гурил ингээд элтэл ингээд. Тэгээд ер нь хүний ходоодыг амраадаг хоол ахгүй ер нь шилтэ хоол гэдэг маань. Тэгэхээр гурилтай хоол гэдэг маань бүх хүмүүс гурилтай хоолны дурсамжтай. Тэгээд бүгдээрээ гурилтай хоол иддэг. Тэгэхээр ингээд тэр гурилтай шилийг хүн болгоно. Одоо зарим хүмүүс ингээд орчин үед гэж яриа л да сүүлийн 20-10 гаруй жилийн хугацаанд бол дандаа шарсан, хуурсан тэгээд та хамгийн их амтлагчтай, хамгийн их одоо тэр муу сүстэй хоолууд амтлах мэдрэмжийг их авсан тийм хоолуудыг шарсан хуурсан хоолууд ингээд сүүлийн үеийн залуучууд тэ ходоодоо гэмтэх хоолыг хийж манай монголчуудын одоо дээр үеэс идэж ирсэн тэр гурилтай шил гэдэг бол маш их ходоодыг амраадаг хоол ахгүй. Тэгэхээр ингээд гурилтай шилийг одоо хүн болгонд амсуулах гэсэн. Гэтэ тэгсэн чи би одоо нөгөө манай үеийнхэн л ирээл настайчууд ирээл идчих юм байна гэж бодсон чинь дандаа хүүхдүүд залуучууд орж ирж идэв байгаа. Тэгсэн манай нэг жишээ би яриул манай одоо гурилтай шилээ дуурайгаад очиж гэртээ ээж идийгээ тэгсэн чинь гэртээ очисон чинь ёо хоолны газрын гурилтай шилээ чадахгүй байна. Тэнд очиж хоол идий гэсэн хүүхэд нь хөөрдийн гэх жишээ нэ. Танаа хоолны газар бас манай хэдэн найз нар орсон байлээ. Би бас пост дээр харсан чинь нэг хүн одоо нэг 2 литрийн том савтай хоолыг идээд бас нэг эдэн дөрөвний мөрөө тавиад алдсан ч байх шиг. Ер нь яагаад тэр том порцтой өгөөд идэг юм бол ямар учиртай. Порцондоо энэ гол нь биш байхгүй. Чи ямар хоол идэх зуртай их л хоол идмээр. Их л хоол хамгийн гоё гэдэг шиг. Тэгээд их хоолыг гаргаад өгч байгаа байхгүй. Тэгэхээр хоёр ихтэй хүн бол яг ингээд тааруулаад одоо дундаа хуваагаад идчихгээд ходоод нь бол яг таарч байгаа байхгүй. За манай гурилтай шүлийг бол 4 хүн эмэгтэй хүн бол хуваагаад идчихдэг. Тэгэхээр яг гоё одоо цадаад ингээд гардаг байхгүй. Би нэмж хоол өгдөггүй. Нэг юм асуу. Туулагч үүлээ бид тэднийг очиад нэг идэж үздэг. Тэр гурилтай шүлний өштэй тэр нууц жормор гэж байна уу? Бас эмээ өвөөгөөс авсан бас нэг тийм нууц хийдэг амтлагч байна уу? Тэр хоолнд давс их чухал ах шиг байна. Тийм байлээ. Хүүхэд яг ингээд баг бахта юу идэж өссөн. Тэгээ нас явах тусам яг л тэр хоолоо идмээр санагдсан юм билээ. Тэгэхээр нөгөө баг өөртөө зориулсан юм шиг гурилтай шүлийг гаргацсан. Тэгээ манай гурилтай шүлний одоо гол онцлог нь бол ердөө шүлтлэг давсандаа байна. Тэгэхээр өдөр тутамдаа идэх хоол хүнсний давслал одоо айгу бидний биед айгу чухал ахгүй. Тэгэхээр би тэр давсыг одоо сурчлахын тулд би гурилтай шүл гаргасан. Одоо энэ үстэй тийм ээ. юм шүү. Тий. Наад чинь хүнсний шүлтлэг давс гинэ. 1000 цэсийн лебэжэд энэ юу гэнэ? Хулсан шүлтлэг давс ахгүй юу? Хулсан шүлтлэг хэрэгсэн хулсан дотор шатаан гэсэн үг. Шатаагаад гаргасан. Би бас сонсч л байсан л да. Хулс гэхэр чинь хулсчин халуун оронд ордог маш их хурдтай ургадаг штэ. Ялангуяа Вьетнам, Америкийн дайнд чинь тэр хулсаар одоо Америкчуудыг ялсан ч гэж ярьдаг. Маш одоо хүчтэй зэвсэг. Тэгээ ялангуяа энэ 3 настай хулс гэдэг чинь маш их тийм хамгийн шимт ижилтэй юм шүү. Энерги байдаг. Дээрээс нь тэр далайн давс тэр шавартай нь холихороо холиод шатахаар нэг тийм минералтай болдгийм болов. Би тэгж л ойлголт авсан шүү дээ. Чи өөрөө хугардаг одоо мод биш байхгүй юу? Угардаг мод гэсэн. Тийм тэгэхээр ямар ч гантай зүүрлэхэд бол энэтэй бараг дүүцгөөж тийм бат бөх чанартай байхгүй юу? Тэгэхээр хус чи өөрөө нөгөө шүлтэг чанартай эсийг одоо эрүүлжүүлэх юм боломжтой шүлтэг чанартай мод байхгүй юу? Тэгэхээр 3 настай хус маань маш их чиглэг одоо бүр эрдэц шимтгийжэл бүх юм байгаа тэр нойтон хулсан дотор одоо бидний өдөр тутамдаа иддэг түүхий тавсыг дотор нь хийж шатаагаад одоо хүний эрчим хүч энергийг хангаж чадах, эрдсээ бүрэн гүйц нөхөж чадах тийм хэмжээний давс олгож гаргаад байгаа байхгүй юу. Тэгэхээр нөгөө 1000-аас 1300 г шатаад ирэхээр нөгөө эрдэс гэдэг зүйл чинь нөгөө галдуулын хайлмаг шиг болтно гэж шатаад ирэхээр нөгөө эрдэс маань айгүй хүчрхчээд нөгөө хэд ягаан туяаг бидний биед орохоор бидний бие ч нөгөө 36 градус шүү дээ тий. Тэгэхээр бидний биед орохороо нөгөө халаад ирэхээр нөгөө эрдэс маань хүчрхчээд нөгөө хэд ягаан туяаг үүсгээд ирж байгаа байхгүй юу. Тэгэхээр нөгөө бидний биеийн эрдэсийн нөхөд иргэнгүүд усны чанар сайжраад одоо хүчин шүлтийн тэнцвэртэй болж ирж байгаа гэсэн. Тэгэхээр эрдэс маань өөрөө одоо бидний биеийн усны чанарыг барьж яадаг ийм элемент аахгүй юу. Тэгэхээр бидний усны чанар хүчлэг болцсон байгаа шүү дээ. Одоо бол тэгэхээр нөгөө хүчин шүлтийг тэнцвэржүүлээд байгаа. Дэлгээр яхана шүү дээ. Энэ нөгөө өмнөд Азийн орнуудад айгүйх одоо ган үл захаа хэлжсэн бол мэдээж айгүйх нөгөө юм хулсан дээр хоол хийж айгүйх өгөөд идгийг. Эсвэл нөгөө юм тийм дотор нэгээд тодорхой хэмжээнд ингээ шүлтлэг юу нас тэнцвэржүүлж өгдөг лээсэн. Бид нар болохоор нөгөө нэг юугаараа бас амхандаа жуулч татах гад байна гэж харж исэн бол
цаас чи өөрөө нөгөө нэг амин дэм шүлтлэг чанараар айгу өндөр эсийг залуужуулах үйлчлэгээтэй гэж үздэг юм байлээ. Хятад Тайванд болохоор тэр хулсан дотор чинь будаа жигнээд тэр будаа нь маш гоё амттай. Нэг тийм зөөл амттай байдаг шнийх гоё. Одоо манай би бас гайхаад байгаа нь манай мөнхтөл маань Тайванд бас 10 гаруй жил амьдарч байж явах та. Тэр Тайваны одоо тэр мундаг одоо багш нараас штэ юу сурсан байсан чинь циркийн чинь ингээ гэмтдэг гинэ бие биенээрээ ингээ барьж өгдөг. Одоо ингээ хүний судас бариад хүний биеийг барингуудаа тэр нь өвдсөн байна, энэ нь ийм байна гэдгийг бас мэддэг гэж байгаа байхгүй. Тэгээ уламжлалын ухааныг одоо сурцсан гэж байгаа. Тэр талаасаа та нэг ярьж өгөөч. Яаж яагаад одоо гинт одоо ийм олон акробатчун яагаад ардын юмч болчихвоо? Бариач болчихвоо. Тайванд бидний нэг жил ажиллаж байсан парк маань тийм айгу тийм баян хүмүүс ирдэг байсан парк байсан. Тийм тусгай VIP дээр. За тэгээд тэнд ингээд ирэхээр үзэгчтэн зүгээр ингээд сууж үздэг. Ингээд бариа хийлгэж үздэг. Ингээд зрителээ суугаад яхад нь урталт нь хөл гар ингээд. Тэгээд тэр чинь ингээд бид нэр тоглоод хамт байж байгаа шүү дээ. Тэд нэр хамт ингээд амьдраад байрлаад байчин. Тэгэхээр чинь тэгээд сонирхын шүү дээ. Магадгүй жоохон би дуртай ч юм уу. Тэгээд өөрөө өвдөн агаарын гимна ер нь циркийн мэрэгжлийнхэн чих жижиг гэмтлүүд их авдаг шүү дээ. Одоо шүрмэс бүлгэх, мөр зүр мултрах те элдв тэд нар чинь айгүйх байдаг булчин эднэр хөдөлж эднэр. Тэгээд тэрийгээ би бинийгээ өөрсдөө ингээ янз янзаар бас барьж оруулна шүү дээ. Тэм чаддаг хүмүүс байдаг. Тэгээ яхаа би тэдрээс илүү сонирхож сурч ирсэн. Одоо энэ Жензаах битэр хажуудсан суудсан байна шүү дээ. Битэрийг одоо яг юу өвж байгааг мэдрэх үү? Мэдгүй. Судас барьж ижил мэдх юм шүү. Тэрээс Суудас барьж иж мэдэх үү? Ер нь бол хараад мэдэх үү? Мэдгүй. За яхаа гэхдээ одоо нөгөө хийж байгаа юуныхаа хүрээнд бол мэднэ. Тий. Одоо тэгш юм. Би ч одоо давхар өөрөө нэг студид нээж ажиллаж байгаа шүү дээ. Тий. Тэрнийхээ дагуу болоод хүний энэ далит нүүрний тэгш юм эндээс ахуулаад бол мэддгээ. Бас тусдаа цаг авч иж үзэх юм байна шүү дээ. Тэгээ өнөөдөр нөгөө нэгэнт одоо нэвтрүүлэг дээр бид нар ч их нэг бодлыг хацтай байдаг шүү дээ. Дэлхийн одууд нь ч байна, дотоодынх нь ч байна. Бүхэл салбартаа тэргүүлж байгаа хүмүүс гэж хажуунаас нь шууд амьдаар нь бүх юм нь үзчихдэг. Тэгээ яг энэ цаг мөчид 30 гаруй жилийн хугацаанд циркэд ажилласан одоо 18 метрийн өндөрт туулагчийн бас нэг юм сонголт энтрийг нэг харчмаар байна л да. Болдог болвол одоо болох л байлгүй дээ. Та нэг гоё нэг юм одоо юу гэх нэг А суулт одоо бидний харалдаг А суул Б суул гэдэг ч юм уу тий. Эсвэл нэг гоё юм өндөр өсгийтэй нэг юм хөл мөл ингээ бариад гоё үзүүлчихтэй. Нэр ингээ барих уу нэрээ. Бохоо таныг одоо гоё тайзнаар бид нэг алга тавьчихад гарч ил та. Өмсөн хувцас хэцүү штэ тий. Энд чи сундаггүй хувцастай байна. Тийм үү таас хараас сунах байхаа гэхгүй. Агаар дээр өгдөг үнийг бид нар газрын байдлаар болохгүй л яасан юм бэ. Ингээ шахаад ажиж бас болохгүй юм байна шүү дээ тий. Тэр чинь бас зориултын хувцас хонор гэж бас байгаа байлгүй дээ бас. Одоо манай жаз хөгжим тоглодог хүмүүсийг рок тоглоод гэж байгаа би тоглолт шүү. Үгүй яг бас тэ нэг аз усных нэг юм гоё харчил гэж би зүгээр хувьдаа бодлоо. Одоо үзэгчид энэ дели мели гэж бүү зэмэл та бүхний төлөө шүү заяа. За манай хоёр хамтлагийн хоёр нэрээ үнэхээр та нар үнэхээр сайхан байсан. Тэгээ та хэдийнхаа ер нь яаж байгаа тийм смут jazz маягийн Франц маягийн jazz руу ер нь сонирхоод орцсон юм бэ? Ер нь ямар хөгжимчд байж байгаа дэшээ орчих вэ? За би ихлээрч үү. За тэгээ. За би болохоор хөгжим бүжийг 10 жилээр айлт хийл гэдэг мэргэжлэр төгссөн. Тэгээд ер нь бол 8 дугаар анги хүртэл хийл тавладаг байжгаад айлт хийл гэдэг арай өөр хийл үүдий. Эрдүү хийл гэж Монголд нэршлээ. Тэгээд эрдүү хил рүү шилжээд тэгээд тэрүүгээрээ төгссөн. Сонгодог хөгжмөр төгссөн гэсэн. Тэгээд яг 12-т ордог 100 юм уу? Би нөгөө нэг яг одоо манай 2 дугаар курс хийсэн курс их юм уу? Би одоо 1 дугаар курс ихгүй. Ингээд намайг яг таньдаг хэдэн маань ингээд намайг дуудаад ингээд энд гитар хамт тоглоё. Ингээд тгээгээл. Тэгээд ер нь жоох юм jazz, funky хөгжим ингээд айгуу сонсуулаад надад амар таалагдал. Ер нь нэг тиймэрхүү хөгжим сонсож үзэж байгаагүй. Тэгээд жоох юм сэтгэл догдлуулаад ч юм уу. Тэнгүүд би яг ингээ хам тоглож үзээд хамгийн анх мэдэрсэн зүйл нь юу гэхээр намайг соло тоглоё гэд. Би шууд тоглоё гэд. Тэр би юу тоглох юм мэдгүй. Би яг нэг ноот уншиж юу яадаг гэсэн юм чи. Зүгээр чи яг юу тогломоор энэ тэрийгөө тоглоё. Чихэн чи юу зүв сонсог чинь. Тэгэл яг гоё тоглоол ер нь тэгэл тоглож явсаар хагаад ер нь энэ чинь ер нь бол jazz хөгжмийн хамгийн сайхан зүйл бол импровизац гэдэг энэ зүйлийг би одоо айгүйх ингээ ойлгосон. Jazz хөгжим чинь одоо Америк, Нью Орлеанс ингээд эдгэрч ингээд Нью Йорк, Чикаго гэж хөгжөөд явж байгаатай адилхан. Яг тэрнтэй ижилхэн одоо Европт ингэж хөгжиж эхэлсэн байна л да. Тэгвэл яг энэ Gypsy Jazz гэдэг урсгал нь болохоор Django Reinhardt гэдэг гитарчин хүн одоо анх
үүсгэн байгуулж одоо гаргаж ирж исэн гэх юм уу? Онцлог нь юу юм бол? Онцлог нь одоо та нар сая харсан бол бид ийм цахилгаан гэх хөгжим тоглохгүй. Харин тийм тэгээд дан акустик хөгжим байгаа. Тэнгүүд энэ акустик хөгжмөдөө манай гитарсны тоглож исэн гитар нэг онцгой гитараа. Энэ болохоор яг gypsy jazz гэдэг хөгжимд зориулагдсан тустай гитар гэдэг. Тэгээ ийм царн хүртлээ юм жижигхэн. Тэгээд одоо маар заар одоо юм тэр юмнууд нь өөр идэв. Тэгээд энэ нь болохоор тустай өөр дууралт гаргаж байгаа гэсэн үг. Тэгээ одоо нэг одоо улс орон одоо жишээл морин хуурныг өөр дуудаатай шүү дээ. Одоо нэг манай Монгол ардын хөгжим гэдэг шиг. Тэр нь амар гоё спешиал нэг тийм гоё дууралт байдیں۔ За тэгэл gypsy jazz-ийн онцлог гэдэг ер нь цаашаа ингээ явах юм бол акустик гэдгээсээ гадна манай Django гэдэг одоо үүсгэн байгуулагч хүн маань өөрөө одоо ингээ хөгжимд айгуу дуртай хөгжимчин хүн байсан юм байна ах. Тэгээд золгүй явдлаар гарынх нь 2 хуруу ажиллагаагүй болоод тэгээд тэгсэн ч гэсэн бууж өгөхгүй яг тэр хуруутайгаа чигээрээ гитар тоглосон байна. Тэгээд өөртөө яаж амар болон өөртөө яаж гоё байж болох эвтэхий юугаараа тэр jazz гэдэг хөгжмийг ингээд тоглоод improvisation гэдэг зүйлийг хийхэд gypsy jazz гэдэг юм хөгжим сонсогдсон. Тэ. Нэг иймэрхүү хүүхэн тий. Тэгээд энэ хамтлагт бас нэг сор болж байгаа нэг гоё бүсгүй байгаад байгаа. Манай үйлэн ерөөсөө эдний хамтлагийн дууг бас мэдээж гоё юм мэдрэмж авах. Дээрээс нь тэр гоо үзэсгэлэн харах гэж маш их хүмүүс очиж үздэг юм билээ. Эдний хөгжмийг эднийг сонсгож байна та хэд маань. Fat Cat-аар хагас хүртэл тоглож байгаа. Шууд реклам явна ахгүй. Яа ч юм сэтгэл зүрхнээс ингээ гоё урсаж гараад байгаа болохоор яалтчгүй jazz хөгжим амар хайртай зүгээр. Тэ. Үйлэнгийн хувьд за сургуулаа төгсөөд хэр утсан. Гэхдээ байггүй сонио. Монгол Улсын одоо консерватор хизэнээс эхлээд jazz хөгжим яг юм тэнхимтэй болцсон юм би. Хүмүүс эсвэл тийм сайн мэддэггүй юм уу? Яг энэ тэнхимийн талаараас хэдэн жил болж байгаа юм бэ? Ер нь бол манай сургууль манай jazz анги нэгдээд 10 жил болж байгаа. Жаа биш тий. Тэгэхээр одоо төгсөөд хэр удаж байна манай үйлэн? Би бол Монгол Улсын консерваторийг 10 жилийн мэрэгжлийн төгөлдөр урч чиглэлээр төгссөн. Тэгээд би өөрөө бол багасаа их дуулах туртай манай ээж хоёр хоёулаа урлагийн хүмүүс идэг. Тэгээд багасаа ер нь дэмжигдээд би бараг л бүхий л хөгжмийн тоглох туртай тийм гитар тоглоно, бөмбөр тоглоно, тийм дуулна, бүжиглэн бай. Тэгээд юу jazz хөгжмийг яагаад сонгох болсон бэ гэсэн чи би өөрөө айгүй дуулах туртай. Төгөлдөр хураасаа гадна яг дуулахыг л айгүй хүсдэг байсан. Одоо би 10 жилдээ байхдаа бол тий хөгжмөө давтаа, хөгжмөө тоглол гэдэг байсан манай багш нар. Тэгвэл би дотроосоо дуулахыг хүсэж штэ тий. Яа дуулах юмсан. Тэнгүүд миний хамгийн их таалагддаг байсан урсгал jazz урсгал байсан байхгүй юу? Ер нь бол jazz урсгалд Louis Armstrong болон Ella Fitzgerald хоёр хамгийн том чухал нөлөө үзүүлсэн гэж үздэг. Тэгээ Ella Fitzgerald-ийн дуунуудыг би ихэвчлэн сонсдог байсан. Тэгэл за би дуучин л болох юм байна. Гэтэ би төгөлдөр тоглож чадчихад ягаад те төгөлдөр тоглонгоо дуулдаг хүн болохгүй гэж. Яа тийм бодтойгоо энэ сайхан үүлэнгийнхаа яаж гоё дуулахыг тайзан дээр өрье. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дурсамж бүтээх тансаг амт Сан Мигуэл. Зуны үдшийн дотн яриаг санагдуулан тансаг амт. Байгалийн сайхан дамран суухад сэтгэл сэргээх зөөлөн амт. Урт өдрийн дараа альжаалаа тайлан суухад төгс тохирох цэв хүйтэн сэнгэнсэн амт. Энэ бүх мэдрэмжийг дэлхий дахинаа түгээсэн эгэлгүй нэгэн шараар. Сан Мигуэл. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дурсамж бүтээх тансаг амт Сан Мигуэл. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дурсамж бүтээх тансаг амт Сан Мигуэл. Hold me close and hold me fast. The magic spell you cast. This is lovely and rosy. When you kiss me, heaven sighs. And though I close my eyes, I see lovely and rosy. When you press me to your
бүгдээрэнд нь ямар ч байсан шинэ оны баярын мэнд хүргэе. Ямар гоё аялалтай яасан ч хөөрхөн царайдаг залуучуудтай хамтлаг вэ гэж те. За гоё хамтлагийнхаа бас мэдээллийг үзэгчтэй өгвөл. Манайх Gypsy Jazz урсгалаар тоглодог юм квартет байгаа. Тэгээд ер нь бол Paris jazz гэж хэлж болно. Тийм маягийн jazz гэж хэлж болно. Тэгээ манай гитарч Мөнгөн Шагаа. Манай дуучин Үйлэн counter bassist бэлэгт намайг ирмөнгөдөг. Тэгээ би хийл тоглодог. За маш их баярлалаа. Тэгээд яасан ч гоё үзэсгэлэнтэй дуучинтэй. Манай залуучууд бол өсгөөг айгүйх харамлдаг баха тий. Тэгэн шүү дээ. За тэгээд бүгдээрэнд нь амжилт хүсье. Бас jazz энэ гайхалтай хөгжмийг энэ гоё урсгалыг монголчуудаа залуучуудаас үлэглэж ингэж хамтлаг болж ажиллаж байгаа та бүхэнд бүгдээрэнд нь амжилт хүсье. Маш их баярлалаа. Вау, ямар гоё юм нанд. Тэгээ нөө jazz урсгал өөрөө юм баха. Яаж л одоо өөрийнхөө хүслээрээ дуулж болдог. Яаж л бол өөрийнхөө хүслээр одоо юу гэмдэ нэг юм байлгаж болдог. Тийм гоё нандин урсгал юм уу? Тий. Jazz урсгал нь бол нэг дууг хоёр удаа тоглоход дахин яг адилхан тоглогдно гэж хизээч байхгүй. Яг наач бүр тий. Хүн болгон өөртөө гэсэн мэдрэмжээ яг тэр үедээ өөрийнхөө хөгжмөөрөө илэрхийлж байгаа. Өөрийгөө илэрхийлж байна гэсэн. Тэнгүүд би өөрийнхөө хоолоогоороо өөрийгөө бас илэрхийлж байна гэсэн. Тэгээд хүн болгоны өөрсдийнхээ мэдрэмжээ ингээ илэрхийлчингүүд тэр тоглолт болгон дээр өөр байна. Хаан тоглохоос, хизээ тоглохоос, өглөө юу ийдсэн, тэр өдөрт юу тохиолдсон бүгдээрнгээс нь шалтгаалж тэр өдрийн тоглолт, тэр өдрийн тэр дууны хэв маяг өөрчлөгднөө л гэсэн үг. Одоо нөгөө уран зурагчид одоо ингээд нэг татсан шугам дахиж хизээч татагдахгүй гэдэг шиг юм багхгүй тий. Jazz хөгжим, jazz яг л юм байдаг юм. Шинзүү ах маань ер нь бас анхаараарай. Ийм гоё залуу уран бүтээлчид гарч ирж байна. За магадгүй бас нэг хэдэн жилийн дараа гоё пянза гарах гээд таад манаас уулзах юм билүү. Танах одоо яг танаа урсгалаар тоглодог юм хамтлагууд байгаа юу? Яг юм Gypsy Jazz. За би сайн мэдэхгүй байна да одоо. Ер нь би сонсож байгааг бараг Мөнгөн Шагаа бит хоёр бараг анх ярихдаа бараг хоёулаа анхтыг нь олчихгүй гэд тэгэж ярьжсэн. Манай гитарч бит хоёр ярихдаа. Одоо та нар өөрсдийн яг уран бүтээл гаргаж гин үү? Өөрсдийн cover яваад байна. Арай болоог байгаа. Ер нь тэр одоо jazz хөгжмийн энэ гоё зүйлийг яг гаргахын тулд бид нар одоо агуу тэр одоо ингээд дээд үеийнхэн аваргуудыг амар сайн сонсоод тэднийгээ сайн гаргаж тэднийг өөрийн болгож юм скиллээ эзэмшиж бид нар өөрсдөө дараа нэг юм гаргаж болно. Тэгээ хүсэх юм бол хүн гэдэг чинь хизээч юм гаргаж болно гэж би боддгийн. Тэгээд гэтээ нэгэнд гаргаж байгаахан өөрийгөө 100% илэрхийлэх чадамжтай болчиход гоё юм гаргал гэж бодоод байна. Эхлээд их сайхан нутгшуулаатай гэдэг. Ахаа өөрсдийн уран бүтээлтэй болчихвол хамтран ажиллахад бидний шүү гэж хэлэх гээд байгаа. За баяр хүргэе. Яа ингээд нэвтрүүлэг дээр тамгалчлаа гэж. Би бас нэг юм асуумаар санагдаад байгаа. Ягаад тэгэхээр ингээд гадаадад ингээд хөгжмөчд ингээд тоглолдог. Цалингаа авж байгаа. Гэхдээ тэн дотор чинь тэр гоё юм чи үзэж байгаа хөрөнгөчнөөтэй олсоо чи ингээд гарын тип гэдэг мөнгийг өгчиж тэр чинь бас нэлээ их дэмжлэг болдог байхгүй хөгжимчдэд. Гэтэл соёл байхгүй юм. Соёл. Гэтэл манайхны одоо монголчуудын соёлоор одоо гудамжин тоглолоо, гудамжны хоол, гудамжны хөгжимчин чи баарн дуулдаг гэдэг нэг тийм буруу ойлголт яваад байна. Тэгэхээр одоо энэ типний соёлыг ер нь манайхан ер нь хэр одоо хөгжүүлж байна. Та нарт одоо тип өгдөг ч юм уу ер нь тэр тал дээр нь хэр манайхан ямар төвшөндөө. За яг хөө энэ тал дээр бол амар тийм хоёрдмал доо яагаад гэвэл өгдөгч юм байгаа, өгдөгч юм байгаа. Тэгээд яг өгдөг хүний өгдөг өглөө гээд яг өгсөнгүү гэж уурлахгүй. Одоо яагаад гэвэл Монгол яалтчгүй хөгжөөгүй сэдв болохоор одоо энэ яалтчгүй энэ айгүй олон жил авах бах. Яагаад гэвэл бид нар шиг одоо энэ залуучууд бид нар шиг хөгжимчд улам ихсээд одоо яг залуу үе шинээр гарч ирэхэд энэ шин одоо соёл үүсч багаар үүсэх байх гэж би боддгийн. Одоо тэгээд нөгөө талаасаа одоо ингээд бар сав гэж одоо ингээ лонжин тоглолоо гэдэг нэг юм концепц гарч ирж байна. Тэнгүүд энэ юу вэ гэхлээр Монгол яг залуучуудад тайз байгаа юу гэдэг нэг асуудал байгаа байхгүй. Тэнгүүд үгүй. Тэгээд бид хэд болохоор бидний жазынханд маань болохоор хоёрхан тайз одоо байгаа. Fat Cat болон Bird гэдэг юм хоёр тайз байгаа. Bird нь хаана вэ? Bird нь болохоор сайхан нэгдсэн. Ингээ реклам болчихгүй. Гоё штэ. Зүгээр юм уу? Реклам дээ штэ. Тий. Одоо Орос элчингийн хажуу талд нь байдаг байхгүй. Мөнгөн завьягийн яг замын эсрэг талд. Оо тий. Тэнд очиж бас гоё тийм jazz орчинд мэдрэх боломжтой. Одоо нөгөөдг нь болохоор jazz club, нөгөөдг нь болохоор кафе, бар байхгүй.
За тийш юу н очиё. Тий орчин бол тасархаа шүү. Одоо би ингээд яриад явчих юм бол одоо бүр цаашаа кафе гэж яг юу вэ гэдгийг талаар ярмаар байгаа байхгүй. Яг гэвэл яриачтай мэд. Одоо кафе гэдэг чинь одоо анх ер нь кофе шоп ер нь хүн ингээд нэг газар орж суулаа тий жоохон алтардуу хувцастай орсон байлаа. Гэлбцэн газар үйл нэг жоохон хичээл санаа зовж штэ. Кафе гэдэг газар ямар ч нийгмийн давхарга үүсгэхгүйгээр яг тийм өнгөн тэнцүү, айгуу гоё тийм зөөлхөн өнгөтэй, тухтай, тийм жоохон муухагаар хэлэхэд тийм багшралцсан байдалтай бэжиж тэгээд одоо бор өнгөтэй ч юм уу те тод өнгө ерөөсөй байхгүй. Тийм газрыг кафе гэдэг. Тэнгүүд тэр орчинд хүн өөрийгөө гоё мэдэрдэг байхгүй. Би бусдаас өөр биш юм байна. Би энд яг гоё тийм тайвширч чадж байна. Би энд гоё байна. Тэнгүүд тийм орчинд хүн өөрийгөө улам нээдэг. Тийм орчинд хүн улам очихыг хүсдэг. Тэнгүүд Монголд тийм газар олон байгаасаа гэж би амар хүсдэг. Дүүтэйгээ өстө санал 100% нийлээд. Би хаяа ингээд янз янзын ресторанд орохоор цэлсгээс одоо манай студийн шиг том гэрэл тавьчихаар нүүд их ядардаг, их зовдөг. Тэгээд гэрлээ багасгаач ихээр хүмүүс дургуцаад байна гэдэг. Гэтэл одоо Америк тэр Европ ч ерөнхийдөө тэр бар, ресторан, кафенууд ч дандаа ийм л бараандуул байдаг. Бараандуу баг. Нүүд их гоё амардаг юм байлээ. Хүнийг одоо 50 байлгах газар واخгүй. Яг гоё 50 байлгаад байдаг тий. Тэндээ тэр гоё хөгжмөө сонсоод өөрийгөө ямар гоё юм бэ гэдэг мэдрэмжийг энэ гоё залуучуудаас өгж ийн гэдэг бол үнэхээр гоё. Ирээдүйд бас их гоё харагдж байна гэдгийг бас илэрхийлээ тийм ээ. Та нартай нэг баяр хүргье нэрээ. Үнэхээр гоё. Үнэхээр одоо гоё. Тэгээ нэгэнт нөгөө хөгжим яриад ясных тэр цаатаа тал бас яг энэ орчинг бас биднэрт мэдрүүлэх гэ тэнд нэг гайхалтаас хөгжмийн зэмсэг гэж ааш бидний хараад пянз тоглоулагч байна. Тийш гоё ганцлах манай Чинзаа хоёр тийш очие л доо. Би нэг танаас нэг машин одоо нэг ингээд суусан хүмүүс гоё босч очиод нэг цэ нэг харж мараад тэр гоё сонсч мосмоор л байна бас. Та нартай би нэг гоё юм үзүүлэх гээд хардаа энэ дотроо ингээд нэг юм шингэнтэй ийм пянз байх юм аа. Энийг одоо авч болох уу? Энэ ямар учиртай пянз вэ? Чинзааха. Энэ за би аваад үзүүлээ тийм ээ. Дотроос онгоолгоо авчих. За онгоолгоод авчих шүү дээ. За би гайхаад байгаа хөө. Одоо ийм пянз бас байдгүй юм байх таа гэдэг. За би барьж. Пянз цуглуулагч хүний цуглуулганд нэрээ сонин садан стил цөөхөн гэгдэх юм бэл байдаг бах та. Жохон байж байгаа пянз Чинзаахынхаа их тийм үүцийг задлнаа хэдүүлээ. Яг ямар гоё зүйлүүдийг хадгалсан юм бол байгалмаагч бас үүцээ задлна гэсэн. За энэ ийм дотроо шингэнтэй пянз л да. За инээмсэгэл хамтлагийн пянзанд ингээд ийм лимитд ийм пянз хийсэн. Энэ болохоор энэ нэг Германд нэг батад үзсэн залуу хийдэ. Тэгээ энэ хоёр пянз давхарлаад дунд нь шингэн хийсэн. Тэгээ энэ пянзыг хийхин тулд энэ пянз нь өөрөө бас нөгөө вакуум сайтай. Транспарент клир байх хэвээр. Тунгалаг байх хэвээр. Доторх шингэн харагдахын тулд. Тэгээд яг энэ энгийн пянз тоглогчдын дээр бас явна. Дугар. Хэдэн онд гарсан технологи юм бэ? Ер нь одоо ер нь бол яг тодорхой төдөө онд гэж хэлж мэдэхгүй байна. Хамгийн анхных нь нэг ийм шингэнтэй пянзанд нэг дит металл хамтлаг гаргасан юм лээ. Өөрсдийнхөө нөгөө цус мусыг иж гаргасан гэж ярьдгийг. За. Тий. Манай Монголд бол одоо хамгийн анхных нь харан хамтлагийн Волум 1 гэж пянз бас ийм шингэнтэй пянз байгаа. Хоёрт нь энэ нэмсгэлэх гарсан. Одоо ч хос пянз шүү дээ. Нэмсгэл чинь. Тэгээ маш өндөр үн цэнтэй 20хан ширхэг хэвлэгдсэн. Энэ ямар үнэтэй? 20 ширхэг хийгдсэн. Үн бол одоо үн хэлэхээр эн чинь реклам болчих уу? Тэгвэл штэ. Болохгүй бах тий. Болох юм уу? Болно штэ. Энэ юм хосороо байдیں۔ Хосороо юм жаацтайгаа ингээд 5 сая 500 мянга. Хос пенз. Тий. Энэ аргагүй юм бэ. 20хан ширхэг одоо хэвлэгдсэн. Энээс одоо 3 ширхэг нь хамтлагийн гişид байгаа. Шингэнтэй пянз хэдүүлээ сонсч үзэх үү? Сонсч үзээ л та нэг сонсч үзье да тийм ээ. Яаж дуурах бол бас сонирн баха. Дуурах юм бол яг адилхан. Сонсч зүгээр энгийн. За би барьж. Дотор юм гоо шингэнтэй пянз гэж бод. Би барьж. Дуурж байгаа л унахчвал тэгэл дуусаа. Том өрөнд арах нь штэ. За. Ямар доо сонсохоо нээсгэлээ. За энэ дээр дуучин гитар нь байна. Яг зүгээр байж байна. Эхнээс нь явах уу? Энэ эргээд ирэхээр нөгөө төвөөс цогтох учраас
ингээд шингэн гадагшаа болчих жоо. Аа тийм байна. Тийм бод. Гоё байна шүү. Дуугийн багслагч тийм ээ. Тий. Энэ ер нь яг нөгөө өнөөдөр би зүгээр та бүхэнд энэ өвөрмөц бензинуудыг л сонирхуулах гэж ирсэн. Одоо ховор те элбэг биш. Өөр ямар гоё пенснууд байна. За яг ховор зүгээр ийм нэг өвөрмөц бензинуудыг сонирхуулах. За тэгье. Нэг амар ууттай. За. Та чи нөгөө Санта Клаусынхаа уутнаас ер нь салаагүй шүү дээ. За би барьж. Энд бас нэг өвөрмөц бензин байна энэ. За баярын ахын пенз байна. Барын баналуу гэдэг энэ нөхрийн. За. Өөрийнх нь яг толгоо, өөрийнх нь яг дүрстэй. Пенз 7 инчийн 33 эргэлттэй пенз байгаа. 45 эргэлттэй. Шууд зүгээр тавиад дуурна. Хэлбэр нэг сони тий. Хэлбэр нэг сони байгаас өвөрмөцтэй. За энэ бас сонин. За энэ 83 оны пенз шүү энэ тий. За. За дээрэс нь бас нэг ийм нөгөө ховор юу юм да. Энэ дээр үед Кургузор гэж гардаг байлаа шүү дээ. Одоо бидний үеийнхэн сайн мэднэ те. Энэ Кургузор мэдээллийн сэтгүүл, аудио сэтгүүл. Одоогор бол нэг аудио нөгөө ном гэж ярьдаг шүү дээ. Яг аудио сэтгүүл байхгүй юу? Одоо энэ тухайн үеийн цаг үеийн улс төрийн асуудал, тэгээд нөгөө эдийн засаг, нийгэм гэж янз бүрийн тэгээд ардын урлаг гэдэг янз бүрийн хамгийн арын хуудсан дээр хамгийн арын юун дээр гадаадын стад гэж юм явдаг гэсэн баггүй. Тухайн үедээ бид нар энэ чинь энэ Кургузорноос чинь нөгөө гадаадын хамтлаг дуучдын дог сонсдог байдаг шүү дээ. Тэгээ энэ Кургузор 12 сар тутам гардаг сэтгүүл Монголын яг юутай хоёрхан гарсан. Түүхэндээ 71 оны 2 сард 2 дахь дугаар дээр энэ нөгөө ардын хувьсгалын 50 жилийн хойгоор гарсан. Тэрэн дээр нь энэ цэцгээ эренцэн ханд гэж хоёр дуучны дуурсан байдаг. За энэ 81 оны нөгөө Монгол хүн сансарт нисэнд ингээд зориулаад ардын хувьсгалын бас 60 жилийн ой те зориулаад бас ийм Монгол юу гарсан. Тэгээд энэ дээр нөгөө алдарт инээмсэгэл хамтлаг энэ дуу орсон байдаг. Ингээд ерөөсөө Монголын ийм уран бүтээл ийм орсон хоёрхан ялангуяа сүүлийн хуудсан дээр орсон хоёрхан Кургузор гэдэг. Энэ маш их ховор сонин. Сая бол бид нар чинь Гамбалт ахын хамгийн анхны бөгөөд сүүлийн зохиосон дуугийн сонслоо шүү дээ тий. Гамбалт ахын ганц цар ганцсан цар ганц доо. За тэгээ яг нэг сүүлийн үеийн уран бүтээлүүд юунууд гээд ахаар одоо бид нар би бас түрүүнд юу яриад байсан да нөгөө энэ пенс нөгөө аналог эргэж ирж байна гэж яриад байдаг. Тэгээ одоо аналог эргэж ирж байна гэдгээр нь яаж ийм вэхээр энэ пенс CD тэгээ кассет гэж одоо ийм 3 форматаар хамт гаргаж эхэлж байгаа манайх. Одоо сүүлдээ одоо 2-ыг гаргачаад шүү дээ. Яг энэгээр одоо цогцлогын пенс гаргасан. Гангих гарсан. Энэ хизээ гаргасан бай. Баярын ахын пенс энэ сая 12 сард ирсэн пенс л да. За. Одоо нөгөө 80-ад оны үеийн соёл эрдэнэ нэг 81 онд 60 жилийн ойгоор нь гаргасан нэг пенс та. Тэрэн дээр баярын ах байдгүй. Тэгээ тэрнээс хойш дуусан дуунуудаар нь нэлээ олон дуу нь бас нөгөө 100 дарахын дуунууд байна. Тийм. Одоо нөгөө манусын мэддэг нөгөө нэг ард сарам чамдаа 18 нас сайхнаа чимэн нэтэргээс төлийн жигүүр хэдэн гоё дуунууд нь орцсон. Юу гоё юм. Энийг та нарт сонсгоно. За. Энэ нэг сонин пенс байна. Дээр үеийн маягтай мó энэ хизээ юм байна. Тий. Энэ 75 онд. За. Жен Дженкинс гэж энэ хүн Монголд ирээд ардын урлаг ер нь яг дэлхийн олон улсаар яваад ингээд нөгөө үндэсний урлагийг ингээд сурчилж бичиж яваад ингээд явдаг юм байна. Тэгэхээр Монголд ирээд 75 онд ирээд ингээд өвөр хангаа хар хорин энэ чиглэлээр явсан байгаа. Одоо энэ дээр бүр маршрут нь гэдэг байхгүй.
Тэгээ энэ венз Сонсох уу? боломжч үзье. Гэтэ энэ вензийг би яагаад хүмүүст ингээд сонирхуулаад байгаа гэхээр энэ дээр одоо ингээд нөгөө Монгол бүхийн цол, морины цол, тэгээ нөгөө шагаан ухаа муухаа гэдэг энэ зүрх юм байна штэ. Энийг нь сонсъё. За энийг тийм үү? сонио. Энэ дээр нэг сонио юм байна. Монголчуудын маань одоо өв соёлыг ингээд аваад үлдчихсэн тийм ээ. Тий. Тэгээд ингээ очиод хэвлэлцсэн пенз болгоод хэвлэлчихсэн. Тэгээ энийг яг пензэн дээр одоо нөгөө орсон хүмүүс энэ сайн мэдэхгүй яахгүй ингээ явдаг байхгүй юу? За тэгэхээр энэ дээр хоёлаа нэг хүмүүс сонин юм сонсгол те. Би ч бас ингэж барина. Тий. Аль талын явах вэ? Б талын. За энэ таарда аль би харагч байна уу? Байлгүй бах уу? Энэ хоёр дахь тал. За Б талын. Тий, Б талын хэд дээр явдаг? Хэдэн онд хийгдсэн бэ зүйлээ? 75 онд. За 75 онд монголчууд маань яаж бүхийн цол дуудаж исэн тэрийг л одоо оригиналаар нь сонсож байна штэ. За гоё сонсох эхэлж шүү. За явлаа. Тавин дөрөвөөр 75 багт. Долгор сурангааг цалдсан. Их гой цэвэрхэн байж шүү тий. Тийм шүү дээ. Маш гой цэвэрхэн. Гэхдээ эн чинь юу шүү дээ. Наадам дээр биш байхгүй юу? Улсын наадам дээр ч юм уу сумын наадам дээр цолж байгаа биш. Айлын гэрт байгаа байхгүй юу? Одоо цолдог хүн хаав байна уу гэд тэгж байгаа бичсэн. Нөгөө хүн нь энэ хужир цуманд байсан учраас нөгөө хүн нь долгорсорн начин гэсэн шүү дээ. Долгорсорнгоо өөрөө ч мэдэхгүй. Энийг. Тийм байна. Өөрөө байхгүйс ч мэдэхгүй шүү дээ. Өөрийн цолсон гэж. Тэгээ би ноднон сумын озар аврагд энэ пензиг бэлгэлсэн. Тэгсэн сонсоод ч үнэхээр гайхсан. Юу вэ энэ ч таа гэ. Тэгээ аав нь ч бас өөрөө сая сонссон байна. За үнэхээр одоо гайхамшигтай. Одоогоос 51 жилийн өмнө буюу хагас 100 жилийн өмнөх байсан яг одоо монголчууд маань яаж одоо наадамлж цол дууддаг байсныг бас гоё сонслоо штэ. Тэгээ Жинзаа ахтаах баярлалаа. Үнэхээр өнөөдөр бас бид бүхний сонныг бол маш гоё гайхамшигтай. Энэ чинь байж иг. Маш гоё гайхамшигтай зүйлээр мэлааж байна. Та ингээс Баярлалаа. Гоё. За тэгээ сайхан дуу сонслоо. Одоо бүгдээр маань нэвтрүүлгийн сайхан хамтран ажиллах сан мэгвэл за эсвэл графт кол асахыгаа сайхан уугаад амаа нэг гоё чиглэж агаад. За сайхан пива унштай нэг шингэн талхаа унштай тийм үү. Тэгээ нөгөө шингэн амаа чиглээд гэсэн чи би яг хоо яриа бол ингээ үргэлжлэнэ. Туулагчийн тэр ингээд инээгийг харахаар энэ их гоё шүдийг энэ олон жил агаар дээр авч явсан гэхээр л нэрээ мундаг юм аа л гэж электронс шиг харлаа. Энэ одоо хоёрын ам зуудаг энийг харахаар энэ тэгээд ямар олон давхар төмөртэй. Тэгээ энэ одоо нөгөө хүмүүс тэгж зөвхөн гадна булчингаар булчин гэдэг ирүүч гэсэн өөрөө асар их юм булчинтай байдаг юм шиг тийм. Энэ завчны булчин дотор энэ зуулт тийм. Циркийн урлагч нөө гоо сайхан спорт хоёрын хослол учраас маш их юу харагддаг. Илүү сонгодог талыг үзүүлдэг штэ. Одоо ингээд маш их хүч чадалтайгаар хийж бинийгээ өргөж давхарлаж илдэм хийдэг хэрнээ тийм юм овоож тавуулсан булчингууд бол байхгүй юм. Нөгөө яргаа булчин гэдэг шиг дотор талдаа ширхгэн буюу дотор булчингууд бүр дээд зэргээр одоо ингээд бидэн суудсан хүмүүс байдаг л гэж би хэлнэ. Тийм байгаа дээ. Юм зуух чинь мэдээж энд булчин гарна штэ. Энд булчин гарна, энд гарна. Ингээд дүүрэн булчинтай гэх байхгүй. Чи шиг шүү дээ. Өөх байхгүй тийм. Хүн хараад булчин байхгүй. Битээр булчин дээ. Яргаа булчинтай дээ. Ганц онц булчинтай хүмүүс өөдөж хараад тийм ширүүлдэг. Тэр л байх гэдэг дээ. Тийм штэ. Тэр чинь хамгийн үзэсгэлэнтэй бий байхгүй юу? Харин хамгийн цогц бий байдаг байгаа. Би бас ингээ бодоод байгаа байхгүй. Ингээ циркчд ингээ зүтгээл яадаг. Тэгэхэд л одоо юу гэдгийг ингээд одоо манай таны ингээ харахаар шүү дээ. Ийм залуухан гавьяат болцсон. Тэгээ пенсэндээ хизээ суучуу. Одоо бас гайхаад байдаг байхгүй. Одоо мэдхгүй хүмүүс чинь нэг ийм
залуухан бас сайхан бүсгүй хараад энэ одоо юугаараа гаюу тавцсан юм Бүл бүлийн хараад ихнээс манайхан бол одоо бас нэг тийм буруу хандлага бас их байдаг шүү дээ. Ер нь одоо циркийн амьдралын тэр жаргал зовлон яг юундэ байд юм бэ? За, циркийн уран бүтээл өөрөө одоо нэг уран бүтээл төрөхийн тулд би түрүү хэлсэн тийм маш их хөдөлмөр хүч, хөлс амьдрал бүх юмаа зориулдаг байгаа. Эс ширхэг болгоноор хийдгээл гэсэн үг. Одоо 6 дахь мэдрэхүнд хөгжсөн хүмүүс хийдэг гэж ярьдаг штэ. Одоо жишээ нь ингээд урагшаа хараад хийж байгаа мөртлөө зэрэг хөдөлдөг штэ. Ардлынхаа үнээсийг мэдэрч явна, хажуудлынхаа үнийг мэд. Ингээ хараад идэггүй үсттэй тэ юм хийж байхдаа ингээ харддаг. Хагас диктатурны урлаг гэж ярьдаг. Би бол баг бүтэн диктатурны урлаг гэж хэлнэ тий. За сайхан талын ярих юм бол ингээд хүмүүс баярлаад шинэ жилгээ байж одоо ямар нэгэн баяр хийж яхад тэр баярыг бид нэр хүмүүсийн өмнө сэрэтлийн өмнө тоглодгоос ш тэгж баярлж суудгаа дараа нь одоо дараа нь баяраа хийж яадаг. За ямар нэгэн гэрт зовлон гачигдал тохиолдсон байхад би зовж байна. Миний амьдрал тэггүйгээр гараад энийгээ л тоглож явах хэвээр. Улсын хөгжлийг урлагаас гэж хэлдэг үг байдаг шүү дээ тийм. Яг тэгэхээр тэрийг гаргахын тулд тэрийг зорж хийхдээ хэн нэгэн хүн ямар нэгэн мэрэгчлийг эзэмшээд гаргахдаа яг тэрүүгээрээ ололт амжилтанд хүрдэг болвол одоо ингээд зөвхөн урлагийнхан шагнаглаа гэдэг. Урлагийнхны чинь дээд одоо хамгийн дээд юм бол шагналаар штэ энэ юмар энэ зэрэглэлээр л тогтож явдаг байгаа штэ. Тэгэхээр би бол урлагийнхныг авч байгаад бол хөшөө харин алга төрч баярламаар байдаг би бинд. Тэр үед хийж чадж байгаа тэр хүмүүст аз жаргалыг тэр хүмүүст үнэхээр сайхан баяр баясгалыг бэлгэлж чаддаг хүмүүс бол урлагийнхан байдаг байхгүй. Яг бүх урлагийнхаа. Тэр үед бол зөвхөн циркээр айгүй хамсгалдаг байсан шүү дээ. Бүх амралт те бүх юмнаар дандаа цирк үздэг. Ямар ч би одоо циркийн дурсамжаар гэдэг шиг тийм нэрээ. Тийм. Тэгээд хүүхдээс ахуулаад хөгшин бүх насны хүмүүсийн очиж үзэж жинхэнэ сэтгэлийн бүх юмны таашаал авдаг урлаг. Тэр нэг юм хөөрхөн сарлагтай тоглолтууд байдаг шүү дээ. Баавга бамбруу шидэ тоглоод. Би бол одоо хүүхэд байхасаа бид нар ч бас хаяа да мөнгө төрг байхгүй настай хүмүүсийн гараас хөтлөөд ингээд бултаж ордог байсан байхгүй циркэд. Циркэд л одоо амьдэрдэг байлаа шүү дээ. Хагас 100 жил одоо бүтээж босгосон энэ баг хэдчнээ 85 жил тийм ээ уучлаарай. Гэтэл энэ сайхан урлагийг одоо ингээ устгах гад байна. Үнэхээр одоо бас л харамсалтай юм ярьж байна. Туулагч нэг Facebook пэйжийн доор байсан баха нэг хүн ингэвчсэн. Төрөлхийн нэг юм сайраг үлдээ ээж маань дээгүрэл бай гэсээр хагаад хөлийн маань дээгүр нуйсаар даагуур нэг бөрг болох зэн хүл тэгт таних шиг гоё тэгшхэн болох уу гэдгсэн чи доор нэг юу юм шиг байгаа суралцагч юм шиг байгаа. Цэг гэснэ хүн хичээвэл хөл угаасаа суннаа цэг гэдэг бассан. Тэрэн шиг та сүүлийн хүмүүсийн бас нэг юм бэрт гинтэлтэй одоо хөлийн нөгөө буруу одоо юутай хүмүүс байдаг шүү дээ. Хөгжилтэй. Тим хүмүүсийг тодорхой хэмжээнд өөртөө ихтэй байх боломж болцоог нь хангах сэтгэлээсээ ажиллаж бас юм гоё сайхан дүр төрхийг бий болгож байгаа гэж ер нь бол дамаа сонсч ийсэн. Энэ талаар нэг гоё яриад хэлвэл. За би өөрөө Тулка стретчинг студио гэдэг студид нээж ажиллаж эхэлсэн. За энд яасан бэ гэдгсэн. Анх болохоор зүгээр хүмүүс шпагат сууд сурья гэдэг турья гэдэг тийм юугаар нөгөө короногийн буйнаар сайн ч юм байгаа муу ч юм байгаа гэдэг шиг турх бол айгу амархан. Одоо янзын байдлаар тийм бидний хувьд хамгийн амарх юм турх байдаг байхгүй. Форм маш их алддаг янзын байдлаар алдна. Ингээ ярихаар их сонирм мөртлөө би түрүү мэрэгжлийнхаа юун дээр хэлээг байна. Яадаг вэ гэхээр бид нар бас хүн лимчин амарчаад ирнэ. Амарчаад ирэхдээ таргалдаг. Заримдаа доогоороо таргална. Заримдаа дээгүүрээ таргалж байгаа. Агаарын гимнастик чинь хүн үндсэн биеийнхаа өндрөөс 20 см 20-25 кг дутуу байх хэрэгтэй. Хэмжээнээс нь. Одоо 100 одоо юу гэдэг нь 160 та хүн байх юм бол 40 ил байж байх хэрэгтэй. Тэгжээж хүний амнаас зүгтэн ч юм уу. Тэгжээж хүн дээр гарна. Дутуу байх хэрэгтэй. Дутуу байх хэрэгтэй. 20 кг доош байх хэрэгтэй. Гэсэн мөртөө болчихно. Жирийн юунд бол 10 хил дутуу байхад хүн яг ингэ болдгоо. Тэгтээ жоохон нэмэрээ эднэргээд нэг тийм судалгаа хийдэг штэ. Циркт бол тийм байхгүй. Төрөө нэг хэцүү нь юу вэ гэдэг тэр. Тэ. Яг тэрэн шиг хагураа турах вэ гэдэг бас их өөр. Одоо зөвхөн дээгүүрээ таргалцаад ороод ирж болно штэ янз бүр. За өшөө нас яваад ирэхээр даврын өөрчлөлтүүдээс болоод даврын таргалтууд үүсч эхэлдэг тэ. Тэнгүүт янз. Хөлөөрөө яаж үг гэмтчихлээ. За тэгээ энэ турах одоо амархан байсан. Илүү барьж авсан юм маань яасан гэсэн чинь манайхны дийлэнх нь нуруу маш их өвддөг байсан. Дээрээс нь майг гэдэг асуудал одоо айгүй хүүхнүүдийн хамгийн эмзэг сэдв байд юм байна. За тэгээд аргагүй та нэг гоё суулт юм. Би мэдэхгүй байгаа тийм гэдэг шүү дээ. Тэгээд тэрийг яаж нэг
одоо яаж засах вэ гэхээр энэ сайхан мэрэгчлээсээ сурч авсан цирк өөр асар их гимтдэг, бэртдэг урлаг. За тэгээд тэндээсээ буцаад эргээд уран бүтээлээ гаргаж номероо хийх шаардлагатай болдог. Тэгэхээр яаж эрүүл байх вэ гэдгийг нэгт тавьдаг байхгүй юу? Бидний хувьд турхан юм уу тэрийг засах биш, гол нь эрүүл байх байдгийг. Гарын нэг хурууны үе тулцсан байхад хийж чаддаггүй. Өвдөд идэх нөгөөх нь ингээд өвдөд идэх учраас гараасаа ингээд бариад хийж байгаа хүмүүс чинь чадахгүй шүү дээ. Тэгээ өвдөж байгаа хүн элдв хөдөлгөөн хийн нөгөө барьж байгаа хүн бас өөр болно. Тэгэхээр одоо нөгөө унах хамгийн ихний шалтгаан байхгүй. Тэгэхээр бүр цоо эрүүл ах хэрэгтэй байдаг. Бүх үе мөч холбоос шүрмэс бүх юм эрүүл ах хэрэгтэй байдаг. Тэрийг одоо би чинь 38 жил цирк хийсэн хүн өшөө дааж янз янзын байдлаар гимтсэн байгаа. Гимтчихсэн байгаа, бэртчихсэн байгаа, эргээд босчихсэн байгаа, төрөөд буцаж орж ирээд ажиллаа хийх гэх мэтчлээ. Энэ болгоноос үүсдэг. Эсвэл бол одоо энгийн хүмүүс болохоор унцдаг. Одоо жишээ нь шатан дээр айгүйх ундсан байдаг юм байлээ. Би одоо ингээд 3 жил одоо 4 дахь жилдээ ороо явж байна л да. Жирэмсэн үедээ айгүйх ундгийн байна манайхаа. Тэгэнгүүт ташаа зүрдэг. Нөгөө умдагны ясмаан зөрчдөг. Тэндээс ингээд далилт үсээд эхэлдэг байгаа. Тэгээ нуруул өвдөж гин гэдэг авч нуруу маань юунаас өвдөж гин хөл майг байна гэдэг. Би ингээ кальпи гарлаа гэдэг. Гэтэл юунаас болоод байгаагаа ойлгохгүй л ингээл янз юм хайгаад яваад. Эрэгтэй хүмүүс нь очих уу? Очин эрэгтэй шавнар зөндөө. Тэгтээ айгүй сонин нь эрэгтэй хүмүүс хатав гэдэг мөртлөө төрүүлж эмэгтэйчүүдээс илүү төрүүлж шпагат суудаг. Бас тийм байна. Төрүүлж илүү биений зас ингээд биений илүү засаж цэгцэрдэг цайтай. Илүү хурдтайгаар хасагддаг. Энэ юу вэ гэхээр нөгөө өөх булчин махан биднээс өөр байдаг учраас аахгүй. Тэгээд арцагны бүтэц эмэгтэй хүнийхээс өөр байдаг учраас. Тийм. Бид нэр төрхөд зориулагдаад өөр байдаг шүү дээ. Тийм шүү дээ. Тэлэх ингээд агшилт өгөх зориулсан. Тэгээд хамгийн хилмээр юм юу байдаг вэ гэхлээр зөвхөн хөлөө ярьж манайхаа орж ирж идэг те. Турыг гэж орж ирдэг. Ерөөсөө л хоёр. Гуравт нь би нэг шпагат суучаал гэж хэлдэг. Тэгээ шпагат сууж яах гэж байгаа юм бэ? Зураг авахулах гэж байгаа мó гэж би асуудгийн. Энд тэнд хөлөө өргөх гэсэн юм уу яах гэсэн ингээд. Тэгээд яг ингээд хийгээд үзэхэд үндсэн яг энэ ташаанаас л болж тэр нуруу өвдөж идэг. Зөвхөн энд өвдсөн байхад энд өвддгөө гэж хэлэхлээр манай шавнар бол эхлээд их гайхдаг байсан. Одоо бол манай ойлгодог болсон. Одоо хүзүү өвдөд байна. Ихэвчлэн нөгөө суугаа ажилтай хүмүүс маань юу өвдөд байна гэдгийг. Хуян хөөрөөд байна. Нуруу мөр ингээд дагаж өвдөд байна. Нуруу татаа би удаан суухаар өвдөд байна. Тэгээ эхлээ орж ирчээд ингээд юм илэх гэхээр толгоонд ингээд тэгээд ингээд хөтлөөд идэг. Тий. Гэтэл энтэй ноцолдоод энд байгаа хуйн энтэй ноцолдоод арилдахгүй байхгүй да. Ханаас дад нурууны доотлох хэсгийн үнээс энэ ууц хөдөлж хүний бие гэдэг чинь ингээ бүхлээрээ байхгүй юу. Тэрнээс орж ирээ ганцхан энийг засъя. Ганцхан энэ авгаа махыг авъя гэд манай хүүхнүүдийн мөрөөдөл авгаа махгүй. Калбигүй гэдэг. Тэгээд энэ маань үндсэндээ гимтлээс үүссэн юмнууд байдаг байхгүй юу. Гимтлээс үүсээд эмгэг үүсэж байгаа гэсэн үг бид. Булчингийн буруу хөгжил гэхээр нөгөө би ямар нэгэн дасгалыг хийгээд булчин гарахтаа буруу болчих гэдэг. Үгүй арга ясны ажилтаас тэндээс болж булчин гадагшаа иргэдэг байхгүй юу. Тэрнээс би ясыг тэгшлээд байгаа юм бол байх. Манай монголчууд ер нь их яс сайтай хүмүүс шүү дээ. Тэг ингээд шалгахад яс одоо ингээд бүгдөө та нар ингээд үзээрэй. Ингээд зогсож байгаад үзэхээр энэ шилбэн ингээд тэгшхэн байгаа энэ шилбэний яс. Үнэхээр яалтчгүй архит ч юм уу яс мөрийн өвчөөсгүй сүрээ мүрээ ясны тиймнаас үүдсэн байвал тэгшхэн байх. Тийм. Тэгээ энэ гадагшаа гардаг чинь эндээс эхэлж байгаа гэсэн. Ер нь таны ярьж байгааг сонссон чинь ташааны далил манай байгалаатай бас холбоотой юм шиг санагдаад байгаа байхгүй. Одоо бид нар чинь ингээ бас нэг янз янзын минерал эрс дутагддаг штэ. Манайхан чинь ялангуяа манай байгалагын яриад байгаа юм чи одоо энэ хулсан давсыг хэрэглүүл одоо энэ дээр ярина шүү дээ. Тэр одоо хэдэн төрлийн одоо минералын бүгдийг нөхөн гэхээр бидэрт бас хэрэгтэй ч юм л ер нь тийм байж болох уу? Та хоёрын одоо юм дээр холбоотой байх юм. Тийм. Холбогдсон шүү дээ, тий. Зохих хэмжээгээр ямар ч байсан холбогдно. Гэхдээ нөгөө манайхаа ихэвчлэн нөгөө турахын тулд хоол хасна гэж яриад байдгийг. Одоо манай нар дээр явж байгаа бүх шавнар огтоос хоол хасдаггүй, би ердөө хоол хасуулдаггүй байхгүй. Үнэхээр турмаар байгаа бол харин эд хэмнийхээ одоо цагийг зохицуулчих. Их нэмээд дэвэл мэдээж дан чихлаад идээд дэвэл хэцүү шттэ. Их хураа мэдчихэд би яаж турах вэ? Би тэгтээ энэ юмыг би орхиж чадахгүй би дуртай юм чинь гэдэг. Тэгвэл бас хэцүү шттэ. Тийш тий. Тэрнээс биш үндсэн хоолоо идэхгүй одоо тийм болчиход байна. Нэг салаад идээл тэгэл ингээл гоё л ээжэл болоо гэдэг. Дахианы цээж мах идэл. Дахианы цээж мах идэл тий. Тэгэхээр яг мэдээж ямар нэгэн
өөр байдаг л ах. Миний хувьд бол аль болж хүмүүсээ дотор булчингийг алдуулахгүй нас явах тусамд хүнд юу хамгийн хэрэгтэй вэ? Булчин хэрэгтэй байхгүй. Өөх булчингаа идэхгүй тулд дотор булчин гаргах хэрэгтэй. Өөхний чинь мас их байна гэдэг нь дотор чи ямар ч булчин алга байна л гэсэн эсэргээрээ тийм үг байгаа юм. Тэгээд тэрийг нь лахуулах гэж л дотор булчинг чангалах дасгалууд буюу арга ясыг тэгшилж тэрийг сунгалтаар тэр тусмаа шпагатаар засгаал гэсэн байхгүй. Тэгэхээр ингэж тэгшилж одоо Чинзаах битэр шпагат суух уу? Хэд хоногт суух бай? Тийм хоногт гэвэл арай бас болохгүй тэр хугацаанд суух бай. Хүний биеийн онцлогоос бүх юм шилжиж. Тэр хүний битэр ирээдүй байгаа юм тий. Жимингээ хасчих нь байна. Тийм шүү дээ. Тэгээ одоо энэ туулын бас нэг би гайхаад бахархаад байгаа зүйл юу вэ гэхээр штэ. Ээж нь цэрэгч нь, өөрөө цэрэгч нь, дүүн цэрэгч нь, одоо охин нь бас цэрэгч. За манай ээж ч одоо энэ бид нэр Шведийн зөвхөн дэлхийн эмэгтэй цэрэгчдийн тэмцээнд орж ирсэн. Хэдэн онд вэ? 1997 онд. Ээж нь хаана вэ? За энэ манай ээж байна. Энэ би. Оо зөө. Энэ манай хоёр партнер байгаа. Циркийн түүхэн давтагдаж хийгдээгүй. Одоо зөвхөн манай ээж хийсэн байгаа. За. Одоо энэ төрөг байгаа. Амдаа зуугаад зөвхөн амдаа зуугаад энэ 7 метрийн турбан дээр дээдлийнх нь хүн бас амдаа нугаж байгаа. Энэ би. Ээжтэйгээ. Ямар гоё юм бэ? Энэ манай ээж. Дахиж хийгээгүй. Энэ ердөө хийгээгүй. Ээжийнхэн шүдэн дээр. Дээд амдаа зуугаад өөрөө юм уу? За тэгээ энэ ингээд хоёр хүн шүднээрээ. Нэг бол зууж нуграад нэг бол зууж эргээд явчихдаг. За энэ юу вэ? За энэ ингээд хоёр хүн бас ялгаагүй мөрөн дээрээ ингээд аваад. Энэ бас яг хийгдээгүй. Тэр л амдаа зуусан. Энэ зөвхөн Монголын циркэд хийгддэг. Чи ер нь шүдний оны реклам тоглоод ер нь яг л болох юм байна шүү дээ. За тоглоё. За компаниуд маань нааша анхаараарай. Зөвхөн бас яг эмэгтэй хүмүүс хийдэг гэдгээр онцлогтой. За. Өөр хаанч хийгдээгүй гэсэн үг. Дэлхийн хаанч эрэгтэй болж үжигчэд байдаг. Тий. Эрэгтэй жүжигчэд нөгөө Оросын Оросд байдаг байгаа. Ингээд давхар энэ нь л эмэгтэй шүү дээ. Эмэгтэй. Энэ манай ээж байгаа юм. Тэгээд. За. Амири. Ингээд дөрөв давхарладаг. Бас ямар нэгэн лонж байхгүй ингээд ямар нэгэн юугүйгээр гэждэг. За энэ олсон дээр олсыг би циркэд нөгөө Кармени тавилттайгаар их олон жил тоглосон. Олсныхаа номерыг энэ миний солист нэмэр. Кармен биш үү? Кармен тийм ээ. За үнэхээр одоо гайхамшигтай байна. Эмээ нь ямар хүн гэлээ танаа эмээ чинь? Манай эмээ Найдан Жов гээд Монгол кино үйлдвэрт нүүр хуургагч байдаг гэсэн. Нүүр хуургагч. Хоёр хүн нүүр хуургагч л нэг тий? Одоо цөөхөн байсан тухай анхдагч нүүр хуургагч. Тий. Багш нь бүх нүүр хуургагчдынхаа багш нь. За манай байгалагийн маань одоо маш тийм гоё юм зүйл авчирдсан байна. Байгалаа энийг нэг ярьж өгөөч. Энэ яагаад энэ одоо юм өвгөн байна? Яагаад одоо энэ шүлтлэг давс байдгийг би гайхаад байгаа байхгүй чинь очоо өвгөн гэхээр нэг дээр үеийн хятадын күмпү мөмпүг үеэс ч юм уу тэр нэлээд одоо олон зуун жилийн өмнөөс хийгдсэн болов гэж бодоод байхгүй юу? Нууц жорч юм уу? Би яагаад энэ давсны бизнесийг сонирхсан бэ? Давсыг яагаад одоо айгүй чухалчилдаг вэ гэхээр давс гэдэг элемент чи ердөө хүний биеийн организмын усыг барьж идэг ганц элемент байхгүй юу? Тэгэхээр давсны дотор байгаа тэр эрдэс минерал чинь ердөө хүний биеийн одоо усны чанарыг хүчин шүлтийн тэнцвэртэй байх боломжтой. За дэлхийн эрдэмтэд нөгөө хүчлэг давсыг 5 граммаас илүү идэж болохгүй гэл ингээд одоо гэсэн хэдий ч манай монголчуудын давсны хэрэглээ маш өндөр учраас ингээд түүхий давсыг хэрэглээд ирэхээр давс гэдэг элемент ч хүнс чи өөртөө өөрөө газрын судлаар байгаль дээр оршиж байхдаа газрын судлаар дамжуулаад өөртөө сайн муу элементийг сорж яадаг юм сордог хүнс байхгүй юу. Тэгэхээр энэ одоо түүхий давсыг одоо бид нэр олон зуун жилийн турш ингэж идэж ирээд ингээд ингэсний дараа яг нь бидний бие одоо илүүдүүлж хэрэглэхээр сүүлийн 30 жилийн хугацаанд бол суцыг хатууруулж, цусыг өтгөрүүлж, даралтыг хэсгэж одоо янз янзын одоо биеийг хүчилжүүлсэн тохиолдол одоо байна тийм үү. Тэгэхээр эргээд ингээд одоо бид нар 50 жилийн түүхтэй шүлтлэг давсыг Монголд оруулж ирээд 7 жилийн хугацаанд ингээд хүмүүсийн одоо энэ 7 жилийн хугацаанд гаргасан үр дүн нь болохоор нөгөө эрдэмтэн докторуудын хэлжсэн Хятад, Япон, Солонгос, Америк эрдэмтдийн одоо бүтээж гаргасан шүлтлэг давс маань цусыг шингэлэх эрцийг нөхөх юм. Эрцийг нөхөд ирэнгүүд бидний биед эрдэс хангалттай байгаад ирэнгүүд бидний усны чанар хүчин шүлтийн тэнцвэртэй байх боломжтой байхгүй.
Тэгэхээр хүчил шүлтийн тэнцвэртэй байгаад ирэхээр яах вэ гэхээр бидний нөгөө хүний биеийн одоо толгойн ороогоос хөлийн уулнаас толгойн ороо хүртэл 60-аас 100 тэрлээс маань одоо хүчил шүлтийн тэнцвэртэй орчинд байгаад ирэх юм бол нөгөө бодисын солилцоо маань сайн явагдаад эрүүл одоо урчин сэргийлэх юм боломжтой. Тэгэхээр хоол хүнсний давсаараа дамжуулаад бид нар даралт тэнцвэртэй байх боломжтой байх нь байна. Хор тавтраас урчин сэргийлэх юм боломжтой гэсэн үг. Япончууд 81 төрлийн эрдэнэ. Америкчууд гээд нийтдээ дэлхийн бас 20 гаруй орны эрдэнэтэд бас ингээд нэгдсэн байна тий. Хятад, Япон, Солонгос, Америк гэсэн 22 одоо эрдэмтэн одоо энэ давсыг одоо дэлхийд дахинд одоо таниулаад хоолны давс нь 50 жилийн түүхтэй бас гидс цэвэрлэгээний давс гэж байдаг. Би болохоор ягаад тэгэхээр монголчуудынхаа одоо гидс гүзээг цэвэрлж эрүүл байлгах гэсэн хугацаанд 7 жилийн хугацаанд 200 гаруй мянган хүнийг үн төлбөргүй одоо цэвэрлж за өнөөдрийн хугацаанд би энэ давсныхаа үр дүнг одоо хүмүүст одоо яг л тэр нөгөө хоолны давсыг сольжвол одоо үнэхээр одоо би гайхамшигтай энэ хүмүүст одоо эрүүл мэндийг бэлгэлэх юм байна гэж ингээл зүтгэл явж байгаа. За баяр хүргье. Баярлалаа. 200 мянга гэдэг чинь бас л айхтар шүү тоо байж тий. Тэгээд би ингэдэж штэ нөгөө намаа хүмүүс ингээл жорлуу угаагаад хүмүүс ингээд би тасаад гараад ирлээ гэхээр нь би баярлсан уу гэж баярлсан чи хүүе та ямар сони юм бэ хүн өтгөнөө гаргачлаа гэж ингээд гараад ирэхээр баярлаад тах юм. Яа баярлахгүй яах юм бэ тэр хүн чинь ингээд зовоод яваад ингээд нөгөө өтгөн шигнээ гаргаж чадахгүй зовж байгаа энэ хүмүүс чи гаргаад ирэхээр өмнөөс нь баярлаад тэгвэл тэгэл 0 угаагаалаа аюу сони юмаа гэж манад тэгдэг. Яа ямар хүн гаргаад идтэй гэх жишээний хүн зүгээр л энгийн л амьдрах хэрэгтэй байхгүй. Нэг хүн ингээд те орж ирээд аюу зовлонтой орж ирж байгаа шүү дээ. Тэр чинь өтгөн маань гарахгүй байх тийм байна гэд ингээд 7 жил одоо өтгөн дээр ажилласан. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дурсамж бүтээх тансаг амт Сан Мигуэл. Зуны үдшийн дотн яриаг санагдуулан тансаг амт. Байгалийн сайхан дамран суухад сэтгэл сэргээх зөөлөн амт. Урт өдрийн дараа альжаалаа тайлан суухад төгс тохирох цэв хүйтэн сэнгэнсэн амт. Энэ бүх мэдрэмжийг дэлхийд дахинаа түгээсэн эгэлгүй нэгэн шар айраг. Сан Мигуэл. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дурсамж бүтээх тансаг амт Сан Мигуэл. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дурсамж бүтээх тансаг амт Сан Мигуэл. Өнөөдөр ингээд ирсэн ч очиод одоо хүмүүст ингээд энэ бол одоо үнэхээр хайр бэлгэлж байгаа гэж та нар маань бодоорой. Ягаад тэгэхээр өдөр тутмынхаа хэрэгэлдэг хоол хүнсний давсыг би одоо сольж байгаа. Тэгээд сольж байгаа. Энэ давсыг хамгийн түрүүнд дээж болгоод би одоо циркээр ингээд холбогдсон ийм хөөрхөн үзэсгэлэнтэй бүсгүй оржсэн байна. Хамгийн түрүүнд дээж туулдаад бэлгэлье. Тэгээд яа тэгэхээр нөгөө спортынхан чинь нөгөө хөсөөрөө эрцээ хадж яадаг байхгүй юу? Тэгэхээр өдөр тутамдаа хэрэгэлдэг хоол хүнсний давсаараа эрцээ нөхж байгаарэ гэж. За тэгээд ийм хамгийн ховор нандин одоо бүтээлийг цуглуулж бидний одоо сонорыг мэлээж байгаа Чинзаа ахта хоол хүнснийхаа давсны дээжийг бэлгэлье. Тэгээ үзэсгэлэнтэй хөөхөн үүлэндээ тэгээд маш ирээдүйтэй маш гоё үзэсгэлэнтэй нөхөндөө бэлгэлье. Тэгээд жаз хөгжмийг угаасаа би бас ингээд сонирхож сонсож дуртай. Тэгээд одоо нөгөө наагийг л их сонсдог штеп би. Тэгээд би өнөөдөр юуг ирсэн байна. Тэгээд дор хайрцагтай давснууд их байгаа. Тэгээд бас хоёр хөтлөгчтэй, найруулагч нартай баярлалаа. За баярлалаа. За энэ чи одоо ингээд идээд эрүүлжээд эрсчээд л байх нь штэ. За маш их баярлалаа. Одоо ард иргэдийнхаа хоол хүнсний давсыг эрүүл мэндэд нь сольж одоо эрүүл мэндэд хөрөнгө оруулъя гэж бодоод ингээд одоо эрчгчтэй ажиллаж байгаа. Тэгээд баярлалаа. Ийм сайхан нэвтрүүлэг орж орсон баярлалаа. Тэгээ нөгөө монгол хүн ирүүл ах монгол хүн л монгол хүлэн хүнээр нь бодно гэж байгаа ш. Тэрнээс ш гадна дотныхан бодно гэж байхгүй. Тийм учраас хин нэгнийхэн хийж байгаа болгоныг бас гоё дэмжиж байгаасаа гэж бас боддог. Тэгээд яг энэ цаг мөчөөд бас урт цагааны гудамж нэвтрүүлэг маань ер нь өндөрлөх төгж जैन. Тэгээ өнөөдрийн дугаарт гайхалтай тэр жаз хөгжмийн урсгал тэр гайхалтай хөгжмийн аялгауг гоё уянгалаг хоолой хөгжмийн зэмсгүүдээр амьлуулсан бас та хэдтэй маш их баярлаа. Тэгээ мэдээж залуу хүмүүсийн хувьд бол
хийж хүсэж мөрөөж байгаа зүйлүүд маш их байгаа. Цусгаан бас гоё яриад нэвтрүүлгээ өндөрлөөд одоо ямар хөгжим тоглох уу? Ямар айлгуу тоглох гэж байгаа вэ? Би одоо зүгээр ер нь ийм ингэдэг байхгүй одоо ингээд ганцаараа авч юм уу үедээ одоо ингээд ер нь жоохон давтах маягийн гэх юм уу? Одоо илүү жоохон уран сэтгэмжээ хөгжүүлэхийн тулд ч юм уу нэг юм зүгээр жоохон юм өөрөө өөртөө жамддаг гэх юм уу? Тэгээд одоо жишээл одоо би зүгээр л хөгжмөө юу ч бодохгүй бариад байгаа. Тэгээд за магадгүй би ямар нэг юм тоглож хахад ямар нэгэн дуу ороод ирж магадгүй. Тэгээд одоо жишээл би ямар ч хамаагүй утсан дээрс сая зөвөр юу ч бодохгүй гэсэн Just Friends гэдэг нэртэй дуу төгсгөлд ингээд тоглоод дуусчих чинь. Энэ ер нь бол амар урт үргэлжилдэг би ганцаар байх юм бол тэгээд тоглоод байдаг ингээд цаг харахгүй ингээд өнгөрөөл байдаг цаг. Ерөөсөө л импровизацаараа л. Тий, одоо энэ чинь одоо нэгсэндээ миний одоо жишээл одоо яадаг чинь би одоо гунигтай одоо ямар нэгэн байдлаар хэцүү санагдлаа баярлалаа ингээд хүний сэтгэл хөдлөлөө шүү дээ. Энийг би одоо энийг хөгжмөөрөө илэрхийлж гин одоо дотор буглах гэдэг мэдрэмжийг хөгжмөөр гаргаж ийн гэсэн үг байхгүй. Тэгээд энүүгээрээ магадгүй надтай адилхан одоо ямар нэгэн филинг авсан хүн байлаа гэж бодоход би тэр хүний би чамайг ойлгож шүү те. Гэтэ чи энийг сонсоод үз. Эн чинь чиний бас сэтгэлийн буглааг чинь гаргаж магадгүй. Ийм байдлаас би нэг хүний хөгжмөөрөө хүний зүрх сэтгэл рүү нэг хандаж тэр хүнийг идгэх юм уу? Тэр хүнийг баярлуулах эсвэл ямар нэгэн байдлаар тэр хүнтэй тулж ажиллахыг тийм амар хүсдэг. Яа тэгвэл хөгжим гэдэг чинь өөрөө хүнийг барьж босгож идэг. Хөгжим амар гайхамшигтай зүйл. Энийг судлаад хизээч барахгүй, миний нас хүрэхгүй, би энийг хизээч төгс эзэмшиж чадахгүй гэхдээ би насаа дуусах хүртэл тэгээд үнтэйгээ хамт байна. Хөөрхий би. Яг үнтэй адилхан манай би хийлтэйгээ гэрэлсэн гэдэг шиг байж байгаа шүү дээ, тий. Манай үйлэн охин маань ч гэсэн яг тех бах. Тун удахгүй бас төгөлөр хураа тоглоод гайхалтай одоо аялгау дууг өөрөө ч гэсэн дуулаад суух гэж бас бодож байна тийм ээ. Тэр бол тун удахгүй бах зүг. Тийм, тун удахгүй. Тэгээ ялангуяа өнөөдрийн манай нэвтрүүлгэн дээр энэ жаз хөгжмийн гайхамшиг гоё ертөнцийг бидэнд үзүүлсэн. Та хэдэ үнэхээр одоо баярлж байна. Тэгээд нэвтрүүлгээ хэдүүлээ сайхан өндөрлөөд та нарынхаа нэг гоё аялгаугаар өндөрлөж болох уу? Оо за тгий. Вау. Юу яагаад за та хэдэ за тгий. За тэгвэл бидээ гарчээ. За тэгээ.